нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дэжсүү монголчуудад зориулав. Хялбарвэла Момпей. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе, мөн шинэ сарын мэндийг хүргье. Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулдаг бүхий барилдааныг албан ёсны онцгой хэрэгтэйгээр шууд дамжуулдаг NTV телевизийн уран бүтээч хамт олон шинэ 7 хоногийн эхэнд үзэгч та бүхэндээ амралтын өдөр зохион байгуулдаг барилдааныг тоомлон хүргэж бүхий мэдээллийг та бүхэндээ хүргэдэг. За өнөөдөр бүхий өрөө одоо нэвтрүүлгийн маань 5 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ өдөр бүхий өрөө нэвтрүүлгийн маань хамтран хөтлөхөөр бас Монгол үндэсний өв соёлоо сайхан түмэн олондоос орчилж гүндүүгүү яриа нэвтрүүлгээ бас бүх сонирхчтой хүргэдэг сэтгүүлч Жаргал сайхан ах маань одоо зочин хөтлөгчөөр өргөдөө ирсэн байна. За баярлалаа өрөөмд. Өрөөмд. За өнөөдөр зочдоор маань бас одоо хоёр бүхий барилдааныг тоомлон өргөхээр Монгол улсын зан мөнх сайхны өсөх хоёр Монгол улсын начин бүдээ азрын Адиэх багш нар маань хүрэлцэн ирсэн байна. За та хоёртаа мөн шинэ сарын мэнд хүргэе. За шинэ сарын мэнд хүргэе. За сайхан урцгааж гинөө. Сайхан урдж гэнэ үү? Сайхан. За уран бүтээл өндөр баг. Өө давгүй шүү. Явж л. Гүндүүгээрээ нэвтрүүлэг манаас бүх сонирхчдын бас аль хэдийн нэг хүлээдэг гой нэвтрүүлэг болчиход байгаа шүү. Сайхан нэвтрүүлэг болж байгаа. Зочинтойгоо ингээд тулж хөрөг нэвтрүүлэг бол ярьсан. Тулж хит их дугаар уу? Дооч 70 өгчөж байгаа шүү. 66 7 болчих. Сумын зооны барилдаан чинь 120 гараад гүндүүгүү 70 дохиол явж байгаа. За энэ 7 хоног бол өчтөр бас нэгдэх даваа гарагт лав гэрэл заан маань бас чөлөөт бүхий Азийн аваргын барилдааны бас сайхан мэдээтэйгээр эхэллээ. Багштай бас баяр хүргэе нийт үзэгчдийн өмнөөс. За баярлалаа. За баяр хүргэе. Сайхан ба шүү те. Баярлалаа. Шин суужгаад Йордан улс чи манайхаас нэг 5 цагийн зөрөгтэй юм байна. 5 цагийн. Тэгээд шин ч одоо 2 өнгөрөөж иж баг барилдлаа шүү дээ. 125 чи ер нь голдуухан л хамгийн сүүлийн өдөр хамгийн сүүлд хүнджингээ барилдуулдаг. Дунд нь яг ганц нэг энэ UW-гаас чинь дэлхийн бүхий холбооноос бас 125-ыг Ослогийн дэлхийн аваргын тэртүүл эхэлж бас болгосон шүү. Эмэгтэй дуусаад 125-аар эхлээд хөнгөн жингэр энэ үзсэн. Тэгээ одоосаа хуучин жишг рүү ороод хамгийн сүүлд сууж хүлээж үзлээ. Манай монголчууд чөлөө төхөд дуртай энэ олон тэгэл хүлээгээл үзсэн багтаа жаахан нойр алдуулаад тэгээ хожигдсан 6-0-оор яг би багшийн хувьд бол чадлаараа сайхан барилдлаа. Хүний бас нэг ерхий хэмжээ нэг цар гэж байдаг ш тийм ээ. Тэр хэмжээндээ л барилдлаа. Үнэхээр одоо 2004 оны 21 настай тэгээ шинэ гарч ирж байгаа лгээд байгаа тэр чинь өсвөрт дэлхийд 3 залуучуудад 2 гээл дэлхийн 5 алт медальтай. Тий 2 метр өндөртэй 125 30-аад хилтэй үнэхээр одоо сайхан залуу ханаас нь чарсан. Тэгээ ур чадвар зориг зүрхэнч бас нэг хэдэн жилдээ бол дэлтгэрвэл ийм л залуу гарч ирж байна да. Лавгазаа маань ер нь үндэс рүүгээ хизэнээс ер нь дагнах гэдэг болтоо бол. Одоо надаас айгүй олон хүн сошиал дээр ч гэсэн асуугаалах юм. Яг өөрөө бол 28 оны Лос Анжелес Олимп хүртэл барилдмаар байна гэдэг байхгүй юу. Тэгээ одоо тийм сайхан юмыг зорж байгаа хүний ч одоо бас мохоогод байж болохгүй юм. Тэгээд өөрийнх нь ая данг хараад тэгтээ хуучин бол одоо Парисын Олимпиас өмнө бол нэг 100% гэж үзэх юм бол нийт бэлтгэлийг 95% нь чөлөөт бүх 5% нь л үндэсний бүх наадмын бэлтгэл дээр нэг 14 хоног хийжсэн л хүн штэ. Одоо бол яг би чөлөөтийн шигшээгийн багш нар шинэ бүрэлдэхүүнтэй за Батулга багш энтертэйгээ ярилцаад үндэсний өхийнх нь бэлтгэлжилтийн цагийн жаахан нэмсэн үү? Нэмий 28 он тонордоо барилдуулна. Энэ хүүхэд чи өөрөө барилдыг гэж байгаа бол би бас үндсэн багшийн анхны багшийн хувьд л яг хэмжээл сайхан юмд тэгээд үндэсний өхийн цагийн жаахан нэмээд өгөрөө л гэж ингэж гуйсан л байгаа. 2028 он гэдэг чинь лавгам нь хэдтэй? Яг 30 настай л. 30 настай байх юм тий. За өнөөдөр тэгээд үргэлжлүүлээд хэдүүлээ нөгөө амралтын өдөр
зохион байгуулагдсан 2 барилдаанаас таймлаа. Хамгийн ихний барилдаан бол мэдээж Бямб гарагт зохион байгуулагдсан Best Wooden компани Best баазартай барилдаан гэж барилдаан болсон. Энэ барилдаан ингээ 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Агуулгын хувьд бол харьцангуй бас өөр тийм ээ. Гэхдээ бөхчлсөн хэлбэр бол байгаад байгаа шүү дээ. Яг нөгөө даншиг наадам энтерд бас хүмүүс суглаагаар барилдаад их сонирхолтой байна гэдэг шиг. Тэрийг орчин үеийн бас нэг entertainment хэлбэр рүү оруулж тийм ээ. Одоо тайд засал тэр нөгөө доторх гэрэл чимэглэл Хөтлөлт арай өөр тий. Уур амьсгал нь бол ерөнхийдөө бас нэг шоу маягийн тал руу. Тэр нь ерөнхийдөө бас энэ үндэсний бүхд бас шинжиллийн хувьд ер нь ямар санагдаж байна одоо хоёрохаас асуухад тийм ээ. За ер нь бол шинэлэг сонирхолтой барилдаа өнгөрсөн жил зохион байгуулагдсан. Энэ жил бол бас үзэгчид одоо баазарын барилдаан болно гэж бас хүлээсэн юм барилдаан боллоо шүү дээ. Тэгээд цөөхөн бүх барилдсан. Цөөхөн барилдаан гардаг. Тэгээ бөхчлөө явуулж байгаа учраас. Тэгэхээр бол нөгөө барилдаан болгоныг одоо ерөөсөө бүхий өргөнд очиод үзэж явах чинь ингээд нөгөө давхардаад бас зарим барилдаанд харагддгүй шүү дээ. Тэгээ цөөхөн гаргаж ирсэн. За бүхий өргөнд үзэж байгаа үзэгчдэд бол маш их сайхан ойлгомжтой тий барилдаанууд одоо механик гүйцэтгэл энэ төр бас их сайхан харагдц. Тэгээд үзэгчд ч их сайхан ухаалж тэгээд ер нь бол хүлээсэн барилдаа байна л гэдэг нь харагдсан сонирхолтой гоё барилдаа болсон доо. Тэгээ ер нь манай бөхчилсэн хэлбэр чинь бол том цалтангууд нь 3-аас ахуулаад ам аваад одоо зөв инженеэр их юм бол зөөлчлөл явж байгаа шүү дээ тийм ээ хаяхаа аваад зөөлчлсээр гал дээшээгээ чангараал явдаг. Тэрийг бодвол нэгэн даваанд Бямб ботхон шууд Цэдэн Содомыг суглаад тэр утгаараа хүмүүст сонирхолтой. Үзэгчд бол тийм л юмыг одоо илүү хүсдэгтэй. Жишээл хичнээн сайхан авраг дархан аврах хүн байгаад зөөлнөөс нь ингэж тий тосоор гал дээшээ гараад ирээсэй гэж хинч бодохгүй тэр нөгөө тэр хүн бол аврагын амжилт нэг чухал биш. Тэр хүн бол тийм 90-тэй тийм л барилдаа үзэх нөгөө 30,000 төгрөгөө ч юм уу 50 төлөө явж байгаа хүнд чинь илүү одоо капитал байгаа шүү дээ. Тэр утгаараа пиг билет олдохгүй шахуу сайн дүрсэн байлээ. Тийм тэгээ сонирхолтой барилдаан болсон одоо entertainment-ийн хувьд манай нөгөө цоомод үуч арангай хүн байж тээ. Бүх их үздэг бас бүхөө их сайн мэддэг юм байна. Цоомож үжигчин чинь тэгээд хөтлөгч ер нь уур амьсгал тугааштай би бол өсгөө за Наранбаатартай тайлбарлалаа. Нэрийнхээ тайлбарыг үзээ гэртээ үзсэн. За тэгээ Зоригтбаатарын барилдаан, Батмагнагийн барилдаан энтертэй бол юу ярих вэ тийм ээ. Хошоолоо шүү дээ. Барилдаан мөн сайхан байна. Хэр гойсон. За уг 2 барилдааныг бол бид нар одоо таймлаа хүргэн. За мэдээж Алтан баазар, Чансан өндөр шидэг 64 бүхий барилдааныг одоо эхлэе. За нэгийн даваа бол ерөөсөө шууд бас баазараараа хэлж байгаа. Энэ барилдаанд хангаа авраг Бямб ботхон арслаа 2 зүүн барууныг магналж. Нэг сумын зан, нэг аймгийн начин, нэг цэргийн гарцаг аймгийн гарцаг гэдэг байсан баг шүү те. Бомбаяр арслан цэрэн нэмтэй баазар тарч баазар тунаа гэж яриад байгаа те. Улсын залуу арслан цог гэрэл, сумын зан төгс эрдэнэ 2. Аймгийн арслан цог гэрэл. Тэгээ аймгийн арслан цог гэрэл. Овсын залуу арслан гэсэн нөө улсын арслан гэж байгаа шиг сонсогддог. Тэгсэн. Овсын залуу арслан. Улсын гэж байгаа шиг сонсогддог. Төрөөсийн залуу. Сумын заануудаас ерөөсөө төгс эрдэнэ л орж ирсэн байна. Тэгсэн. Нэг сумын зан. Нэг аймгийн нач 2 аймаг цэргийн арцах тийм ээ. Тий. За нэгийн даван дээрээс бол онцлог барилдаа нэг дүүлээ таймлоод ярив. Баасан ч юу. За баруун нэмэг нарстангаар зэд орцох нэг давсан. Манай Бямб ботхон арслангийн чинь пит пад гэдэг ямар хаанаас тийм нэр гарч өгөөдгөө юунаас болоод нэг жоохон хүүхдээр аав нь бөхчүүдийг нэрлүүлээд энэ хэн байна гэсэн чинь тэр нэрийг хэлэх гэж байгаа гэж пит пад гэж авсан шүү. Бямб ботхон хэлж байгаа доо. Тийм нэрийг сайн хэлж чадахгүй. Тэрнээс болж л гэж хэлээд байгаа шүү. Аврагыг ер нь өмнө дүүгэрж байгааг та нар харсан уу? Үгүй ээ. Минийх бол анхудаа. энэ одоо тий би ч анхудаа харж байна. Гол нөгөө даваа эхний 3 даваа чинь уран барилдааны шагналтай. Тийм учраас бас эн чин
санхүүгийн асуудал яригдчихэж шүү дээ. Бас хаях нь бол тодорхой. Бас нэг гоё хаяа гэж бодно л доо. Хоёрдугаар тул энэ чинь сургалтын барилдааны хэлбэр бас ингээ нэг бэлтгэл дээр дүүрдэж болно. Яг барилдаан дээр бас яг үзье гэл одоо бөхчөөчийг судалгаатай болсон. Удаашруулалт, ухраалт хоёроо удаад. За Сүхбат зам маань бас олон үзэгчийн тааврыг өвдөж нэгэн даван давчинсан байна чинь өвдөгчөр отсон. За Зориг дотор хацаг дүүр дээр ч начингаар ихний давааг авсаа. Зоригогийн нэг шилдэж одоо чөлөөт бүхэл юм л да. Энэ бол цэвэр Чагнаа дөржийн гам зэрэг Начингийн л школ чөлөөтийн хоёр талдаа яваад байгаа шүү. Шимэ шилдээд тэгээд ферва татаад хоёр талд нь хогдоод. За Пүү Арслан гийн өмсөө. Ганган шүү. Дашиг өмснөөс хойш чинь ер нь өмсөө байсан уу юу? Алтан сум дээр эрхэм жаргалын нэг актер өмссөн. Өнгөрсөн жилийн энэ баазар барилдаан дээр ч амар жаргал начингоос өмссөн шүү тий. Тэгсэн. Энэ актер өндөр гарч ирсэн. Цогтгөр начин тэгээд оройн сансрын нисгэж хаа сайн яваад ирвүү гэд зурга өөрийнхөө сошиалуудсанд оруулсан байсан. Энэ гоё барилдаа шүү. Гончгоо амраа хоёрын. Ард нь гарсан тийм энэ дээр гээд наашаа зөв ширвцсэн энэ ширвэн дээр барьцаа алдаад бүтэн нар зүг тойроод урд нь гарч ирээд ингээд унсан. Гончиг сүрэнч одоо цолон багч зүгээр ур чадвар бие байлдар бяр хүчний хувьд бол улсын цолтой бүхэн хэмжээний болсон л байна л да. Энийг одоо тэгээ ширүүлээд унлаа гэх үү? За одоо ингээд удаашруулаа хар одоо баруун гараа ингээд үндсэндээ ширвээд нөгөө амраач нь өөрөө урд нь гарч байгаа. Гэхдээ тэнцвэр алдчихсан цаашаа харцсан явж ш тийм ээ. Өөдөөс нь хараагүй. За Цэргийн зам Батцуур Амгаланбаатар хурц дээр бол үнэхээр ажил барилцсан. Зогсоогүй явсан юм тий. Зогсоогүй. Усуулцсан бас дээрээс. Сугдад тонгороод буцаагаал. Саяных бол хавираа юу? Тий хавираа. Хөнтөрж хөнтрөн дээр бол сугдсан гарна гараа гадуур аваад буцааж зүүнтэлтэй мушгаад хариу үйлдэлөх болц. За энэ ч Оргилуулт начны өмсөө юу? Тий. Нэгin давны уран барилдаа сандаг дээр чичээр сүүлийн хэд хэдэн барилдаанд уран уналт хийж шүү. Хям дотгонд нэг супермен унсан. Энд нэг за иймэрхүү. За цаашаа. За 2-5 баазрыг нариулагч үзүүлж байна. За хангаа урга өөр хангаалаа хавд дөрж начинтай Пүрүдөө гарсан Цэргийн зам Батцууртай Амар зан өчрхүү хуцтай Сэрэг зан Батмагнатай Хөдрөө улга зан Зориг дотортой Баасхүү харцаг Цэргийн харцаг Ташийн 4-2-тэй Зэдэн зодон харцаг Оргил болттой Мөнх 2 харцаг Нэмдэржи өсгөөтэй Чимэд вамтан төвшин төгс Даваа ачир давчин замбай Сумьят аймгийн Начингончиг сүрэн Инхсарууд цог гэрэл Алтан цоож баасан жав Мөнхбаатар хурц төмөр цоожтой Эрхий булан хурц Наранбаатартай Сэлэнгийн гам баяр Дэлгэрийн цэрэн юмтай гэсэн баазрууд бол 2-5 таарсан. За мэдээж хангаа урга. Хангаа урга лавгдорж начи хоёрын барилдаан гэл эхлэх баг та. Тэгэндээ. Тэн дээр та бол бас яг гоё мэдэрч тайлбар хийжсэн. Одоо тэн дээр үргэлжлүүлж болно шүү те. Бичлэг дээр. Лавгдорж чи өөрөө ер нь бол зүүн талтай штэ, зүүн ташаатай. Энэ дээр аврагч чинь баруун өмчдөг баха. Тэгээ бол яг нөгөө зүүн ташаатай учраас би бол нөгөө тайлбарлахдаа зүүн дээр нь очиж мордож болохгүй л гэж. Зүүн дээрээ бол мэдрэнштэй гарганштай л гэдэг угаар тайлбарлаж ирсэн. Магна начин сэрэгцэн хоёрч их зүтгэж гэдгэр тэгээ хөлөө авиж тавьсан л да ангаа. Ойрхон 4 таарч байгаа гэсэн баг шүү. Тийм үйлчлэгчийн ерөнхийлөгчийн сумаас хойш нилээд таарч байгаа. Орон нутагт нэг бүхий өргөнд 2-3 таарсан байна уу тий. Тэгээ тэр давхар тахимдаад байх шиг шүү. Шуудганы барьцхүүгээр тэгэл одоо үндсэндээ содгны ар хормын дээрээс шахаад татчих байгаа юм да. За энэ дахимдаа Нэгдэл клубын дахимдаа гэдэг дахимдаа. Баасангуу тэгээ мордоод зүтгэцэн дээ. Өсгөө за Баасанхүү харцтай хэр олон барилдсан бэ нэрээ? Олон барилдаагүй. Олон барилдаагүй. Ер нь барилдажсэн баг тий. Барилдажсэн ба. Би нэг аймгийн зам багт нунсан шүү дээ. Эрдэнэтэд нэг Баасанхүүч төрүүлсэн баг шүү тэр барилдаанд. Бас би нэг 4 төлдөд үлээ өмжөөсөн. Сүүлд нь нөгөө нэг тэр ерөөсө 2 л барилдсан юм байна. Тэр нөгөө 16 онд 12 бүх барилдахад нэг даарж барилдсан шүү дээ. Нөгөө шилдэг 12 хүн барилдаанд.
За энэ авраг ингээд баруун талд сугадаад энэ мордоо тэгээ дагуулад ер нь нөгөө бүхий нөгөө суур тавигдсан чөлөөтийн ч жудоогийн нэг юм дашаагаар одоо хөмөрдөг, дагуулдаг, хутгадаг энийг юм тархинд бүр ингээд блок болоод рефлекс болоод тэгээ нэг эрсдэлтэй үед чочсон үед бол тэгэл энэ бол ерөөсөө рефлексээр орж ирж байгаа ташаа бол. Тийм даалгавар. Тийм цаанаас ерөөсөө ингээд тархинд бичигдсэн тэгээд. Тэрнээс авраг бол одоо галц марцны хувьд бол ярих юмгүй явж тий. Сайн хүмүүрсэн хангаа аврагч нь бол бас уян хатан чанар бол сайн шүүд энийх мастай том хүн гэхэд бол уян чанар бол сайн. За цог гэрэл баяр баасан хоёрын барилдаан бол гойс шүү. Цог гэрэл чи нэгэн даваа төөс эрднийг хаяад хоёр дээр өөрөө суглаад баяр баастыг сугалсан гэсэн үг тийм ээ. Баяр баасын энэ хоёр чинь дээр аймагт зэрэгт барилдсан шүү. Баяр баасан чинь 5 дээр аваад ажиллав яла. Нөгөө баяр баасан шөвөрхтөө юу? Тий. Саяхан өнгөрсөн 7 хоногийн барилдаа. Хүлийн аваад яг ингээд салтаантаа хавчиж тэгжсэн. Тэгээ цаад хөл дээр ингээ гараараа дараар нь дахимдах юм юу гэх юм дэрч дахимн дээр нь. Тэгвэл энэ ерөөсөө ойрхон даагна гэсэн барилдаа болсон байна шүү дээ. Тий. За өргөжлүүлээд 3-ын даваага хэдүүлээ. Томлий. За 3-ын даваанд бол за одоо чи ингээд 16 мөхөө. 16 мөх. 16 мөх. Зүүнний магнаар анар зам орж ирсэн. Барууны магнаар баасук харцаг орж ирсэн. За анар зам хамгийн ихэд баазар дараа зориг дотор харцагтай. Баасук харцаг бат магнатай цэдэн содон харцаг төмөр зоожтой. Чимэд унд начин хурцсарслан Наранбаатартай. Лавг дөрж начин цог горилтэй. Довчинсан бай начин дэлгэрийн цэрнэм. Нэмдэржи өсгөө 2 цэргийн зам бат сүр алтан цоож гончиг сүрэн гэсэн баазар таарсаа. За өсгөө Батцуур хоёр бол бас нэг даага нэх барилдаанд ороод ирж байгаа юм байна шүү дээ. Тэгсэн. Тий. Өмнө нэг өсгөөч суудаж мордож жагаад дахимдуулчлаа. Тий зүрх эргэждэг үү тий. Дагаа эргэжтэй. Мордог нь гаргаад эргэсэн. Энэ дээр бол бас өсгөөрийн хувьд бол нэлээд тулцал байлаа те. Аргагүй ойрхон барилцсан. Тэгээд ингээд би хаана алдуугаад алдаага засчих маш их боломжтой шүү дээ. Ухраагаад үзэн бичлэгээ. Энэ мехний хөлбөрийг задлж ярил юу юм. Ерөнхийдөө бол хамаагүй илүүрч барьцааваад илүүрч юм л гэж хэлэхээр л да. Сугдаа түрүү Батмагна баруун гар бол сугдсан байна. Зүүн талд нь зүүн гар нь бол доор шуудагтай байгаа юу. Тэгээд хүнд өргөснөө хөнтөрчлөө шүү дээ. Тийм ээ сугдаа мушигчж байгаа. Тэгээ баасан хүү өөрөө жоохон барьц бас сайнгүй байсан. За өсгөө хурцын хувьд л одоо ингээд нэг талтаа сугдаа шуудган дээрээс энэ дайралтанд нь одоо тогтохгүй л байгаа юм л да. Зүүн алдлаад ингээд цацхад гар дээгүүр шуудганы уяаны доогоор маягтай болохоор дээш нь өргөхөд бас ингээд гой тулгуур болж өгдөг. Түрүү төгсөрд нь бол зузаан гоёор нь өргөх гээд болж өгөхгүй тэгээд унжаалаач нэгийн даваа цогт гэрэлд байхаа. 3 давааны уран барилдааны чинь зөргөө авсан юм байна тийм үү? Тий. Саяны цацаагаар авсан байна шүү дээ. Саяных бол ерөөсөө за ихэл яг цаг харсан бол 30 секунд л хахтай гараад үржиглээл. Зацаанаас илүү оролт нь илүү гоё юм бол энийг зүгээр эхнээс нь харвал яаж орсон байна гэдг нь их жохол яаж зүүн талд нь анар өөрөө баруун талтай бүх. Тэр ингэж авж байгаа нь гоё авж байгаа. Нуруугаар ойролцоо тэгээд гаргаж ирж байгаа нэг. Нэгэнт цацаа ирэхээр шинжтэй болонгууд анар бол ерөөхдөө бол унах тал руугаа маягтай. Тэгэд нөгөө өөрийнх нь талыг биш. Арын үйл алдсан. Эвгүй байгаа. Тэгээд за гараа нэг эвтэйхэн дараад унидаа байдал эвгүй боллоо гэсэн шинжтэй унж байгаа биз. Эсэргүүцэл баг та. За ингээд дүргжлүүлээд 4-ийн давааны баазрыг хамтаарай. За 4-ийн даваа зориг дотор хацсан зүүнийг магнайлж эхэлж хамгийн түрүүнд баазард орж хурцарсан Наранбаатартай, Цэдэн содон харцаг алтан зоожтой, лавг дөрж Батмагна, Нэмдэржи өсгөө 2 дэлгэрийн цэрэн юм гэсэн энэ 8 бүхийн 4 барилдаан бол болсон 4-ийн даваанд. Хамгийн гоё баазар юу нь юу байж болох вэ? Батмагна лавг дөрж ярийн барилдаан бас гоё шүү. Зөргөө бас энэ Наранбаатар хурцыг их гоё татсан юм билээ шүү дээ дунгуулж. Тэгсэн. Үүр ингэж толгоогоо доош тонголоод одоо тэр чи ямар дата гэх юм. Ихэл эвгүй татсан шүү. Тийм ээ. Бас л нэг шинэлэг хөлбөр харагдаад байгаа тий.
Хүмүүс бол нэг ингээд санжигэн дээрээс духтраа тэр барьц мар сайхан нэ барьц бол нэг тийм сайн биш шиг байж байгаа татчихсан шүү дээ. Мэдэрцэл байна л да. Хүчээ хаа нөгөөд нэг тийм. За энд бол уургалуулад гарсан. Тэг гарангуудаа нөгөө ташаага их гэж хөдөлж буруутсан шүү дээ энэ барилдаан дээр бол. Тэр салхаар юм дээр. Тийм үү? Тийм байна. Зодгны ар хорвон дээрээс цаашаа чирж гүйсэн байна. Тийм ээ. Чирж гүйж байгаа тэн дээр дахимдуулсан юм байна. Тийм энэ дээр нөгөө өөрийнхөө Ингээд авсан. Тэг зүүн тал руугаа ингэж ташаагаа чирж гүйгээд тэгээд тэн дээр дахимдсан юм байна. Хутгаа хөмрөө байгаа. Бага. Дөржи. Тэг зүүн ташаа. Тэгээ барьц авсан одоо энийг л чулуу болгоно гэж салдаа болсон. Нэмлэрэл Магнаа шигдэж дагаад дахимдсан бай. Хөдөлгөөний дагаад. Магнагийн нэг барилдааны онцлог бол хөлийн хурд ер нь их сайн юм аа. Хөлийн хурд их сайн юм тий. дагаж очиж байгаа юм. Дагаж очиж байгаа энэ хөлийн хурд унган одоо тийм хурд их сайн байна. Тэгээд нэг сарын улсын аваргаас хойш жингээ жаахан буулгацсан юм уу? Илүү гоё хөнгөн л тамана өсгөө цаа нэг тийм байсан дид үйд ингээд сэвэлзэл байгаа биз. Тэр нэг яг нэг барилдаанд орчихсон. Тэр энэ үе хэр удаан байх вэ гэдэг л байна. Энэ ирчээрээ болж бас л наадмаар ер нь л ойрын хэдэн жилдээ их л сайхан барилдах юм байна. Яавал энэ формыг ер нь удаан бариад байна. Бэлтгэлийн циклтэй л холбоотой. Бэлтгэлийн ерөнхий циклтэй холбоотой. Хоёрдугаар мих орж сүүлдээ нэг бас нэг булхай байждаг зан тийм ээ. Тийм. Тэр бол хүний яг энэ цэвэр тархитай л холбоотой юм шиг байна. Болмооргүй ч юм уу ганц нэг нөгөө дархан хийгээд байгаа мехэнд нэг хариулт орж ирээд ганц нэг унах юм бол тэгэл хүн нэг зог тусаад мөрмөлч гэсэн нэг зог тусаад нэг үргэдэг шиг тэгээд нөгөөдөх. Тэгэхгүй нөгөөдөх мэх бол дандаа ингээл гоё болоод байх юм бол тэргүүрээ нэг хэсэг явна. Нэг хоёр унахаараа байдал өөр болдго юм уу гэж ингэж бодогддог шүү дээ. За Сүхбаер Арслангийн өмсөө. Ер нь энэ Сүхбаер Арсланг өмсчихийн өмнө та нар харж яв. Би харж байгаагүй. Хоёр харжсэн өмсөв. Энэ бол давтсан мэгштэй. Өсгөөс чи өөрөө хөөгтөгөөс их багасаа барилдсан шүү тий. Бидэндээ тий. Самжуудаа барилдсан Бүрүсүрэн багш, Лувсан Бүрүү багшийн шав. Тий манай Лувсан Бүрүү багш бол их давтуулж ирсэн. Энэ өмсөөгөө. Тий Бүрүсүрэн багшийн тэр бол. Энд чинь нөгөө нэг самжуудаа ч бол самбын бол бас үндсэн мэгштэй. Өсөөч. Самбар бол одоо ингээл өөрөө босоо байжгаад далаар нь унах юм бол цэвэр ялд. Тэгэхээр ингээд нөгөө давтсан мэг чинь заримдаа нөгөө хийхгүй ч гэсэн бас нэг болчмаар харагдал. Тэгэл хийсэн мэл те. Одоо 130 гаруй хилтэй энэ том хүн гэхэд их хөвсөлтөй өмсөж байгаа. Тий. Их хөвсөлтөй өмсөж байгаа. Нөгөө өөрөө бас давтдаг мэг учраас тэгж яаж. Тэрнээс бол өмсөө чинь бас их эвгүй мэг шүү. Өөрөө бүксөрөө суучих гэдэг. Тий, таазруу гадна урагшаагач юм чи хүн мэдээж энэ дээр чи чангаар дарж байгаа шүү дээ. Тэгээ буруу алхах юм бол бас их эвгүй мэг. За зөрөх дотор харцаг. Дунгуйлд энэ чи Батмагнаг нэг хайсан шүү дээ тийм ээ. Нэг сарын үед бол нэг барилдаан дээр Сэнжигний барьцтай одоо урдуураа зүгээр ингээ ширвэж гүйлгэх. Тий, алдар дээр болсон барилдаан дээр тий. Одоо юу гэх юм? Гараа ургалаа хүнтерсэн гэх юм. Юу? Гараа ургалааг бол Сэнжигний барьцсан дээрээс урдуураа ширвэж гүйлгэнэ гэж хэлэх үү? Одоо тэгэх бах та. Тэгж хэлэх үү? Та энийг Ганбаатаргаар бас хийгээд идэг байсан шүү дээ. Яг ингэ Сэнжиг аваад. Том битээ юм. Яг эргэж хараад сонин. Биенээсээ одоо өөрөө хүнээсээ ингэ зайлдаад эргээ харж байгаа шүү дээ. Хүн жангардаг юм байна л. Ингэ гүйлгээд татчихдаг. Тэр хуулбар л явсан да. За Цэдэнцод марцаг Алтан цоож 2. Шүгэн амир бол ерөөсө Сэцааны 3 арслаа орж ирсэн байж та аймаг зэрэгээс үл. Энэ хоёр их удаан барилдсан баг тий. Тэгсэн. Алтан цоожийн нэг бэлтгэл хийж байгаа сунаж байгаа нэг бичлэг яваад байсан тийм ээ. Дөрнөөхөн сунаж байгаа. Тэгэхээр энэ 30 татчихжээ л дээ. 100 мань хүн одоо 135 ил байгаа юу? За бараг дөхөх баха. Дөхөх бах тийм ээ. 135 кг жинтэй хүн төрнөөхөнд 90 гаргаад 30 татна гэдэг бол бас л сайн доор шүү. Тэгэн. Сайн доор. Тэгээд өвөл би нэг Монгол дэжтэйг нэвтрүүлэгт орж байгаад мөнх жаргал начнаас одоо барилж байгаа бүчүүдээс хамгийн бяртай нь
Гэл ингээ асуусан. За хангаа Батүлзий гэж гал явж алтан цааж юм шиг байна гэж хэлсэн ш. Тийм. Жаргалаач юм бол. Тийм үү. Хамгийн бэртэн. Аа. Тэгэхээр 135 элийг Төрнөкөнд нэг оролтоор 30 тэгээд 4 ч юм уу орж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас бяртай байна. Хоёр энэ буглаг ер нь урагшаага гарын үзүүрэх том сарвуу томтой ер нь одоо мөнгө чиглэлээр ярьж байгаа бол өнөөдрийн барилж байгаа хүчнээс хамгийн бяртай нь алтан цааш гэж хэлжсэн та. За 5-ын даваа харуулж байна. Зориг алтан цаажийг суглаад. Аа. Одоо баазар бол нэгдлийн суглаал юм да тийм ээ. Тий. Суглаа. Батмагна өсгөө 2 баазар тунаа гэдэг. Шүү дээ. За их шүүгч шалгарсан дөрвөн бүх юм барил да. Нэг харъя. Бүхийн одоо дүрм нөгөө хэцүү нэрт барьд сонгоог авч хайснаас хойш бүхийн барилдаа хүн болгол ярьдаг л да. Үнэхээр одоо бас сайхан шуурхаа гоё болж шүү. Тэгж байна. За ер нь бол их өндөр хувьтай золгоонд очдог барь сонгодог болсон байсан шүү дээ. Юу. Одоо бол маш бага хувь ер нь тэр барьц руу очиж шүү дээ. Тэр нь тэгэл ер нь гараал түргэн шуурхай барилдаанд маш олон болсон. Тэр энэ гараачаа шүү дээ. Энэ гараачаа чинь дотроо олон яз одоо Сүхбат аврагын нөгөө дохоо зохиод ачтгаас үлийн өөр байгаа. Тийм байна. Тий, Суу цааш баяр түрээ сайхан дайрч зааны байгаа биш. юм их та тий. Энэ бол яг одоо ингэж ачдаг хүн бол манай Ховд аймгийн буян цэм хараад мягмар зааны гараачаал та. Басангийн мягмар заа. Мөрөө ингэж нэлээд дайг оруулж байгаа. Гар дээр нь хүндийн жингөө гэж хаад дахин дээр нь дараад Тэгээ цааш хоош дайрч нараад. Энэ гар ачаа одоо ачаа тохоо хоёр ч юм бол хөлөөр бол өөр байгаа. Энэ бол одоо гараар догчж байгаа юм шиг. Тий, гараар догч арагшин зүтгэж. Арагшин зүтгэж байгаа учраас тэгж зөв бие эргүүлэх юм бол ачаа болоо. Ачаа болоо. Тий, энэ тий. Гэхдээ их гоё ачаа. энэ гоё ачаа. Цэвэрхэн хийж байгаамаа. Төлзий зааныг дарахын төлөө энэ намарч нэг ингэсийг айцсан шүү тий. Бас уу. Тий. Төлзий заантаач нэг үзүр төрүүлийн хоёр шүгэн дөрвчлэг барилдаад нэг ингэж хайсан. Батмагнагийн нэг онцлог бол Монгол үндэсний хүн гой шин одоо тэр ер нь бол байдаг тэр болгон хийгдгүү мехнүүдийг их гоё гаргаж ирж Тий. хийж барилдаа нэг Маш сайн байж үнэхээр үзсэн байна, одоо тий. сонирхолтой болгож байна. Бүхийг үнэхээр гоё одоо Сүхбат авраг гэдэг юм уу техникнүүд бидний үеэс за дараагийн үед одоо өсгөөгийн үеийнхнээс бол хэн байна? Олон төрлийн мехтэй бүхэн гончигдон соронзон бол заан бай тийм ээ гар ачин давхар ачин Хутхан хутган хавирн Зүүн дашаа бол бас тий гэх юм. элдвтэй шүү. За тэгээ одоо 90-ад оны ихэнх үеийг баасан хүү байна. Олон төрлийн эмэгтэй хөлгаар. Тэгээ одоо бол 2000 оных магна бол олон төрлийн эмэгтэй. Гэхдээ тэрийгэ даацтай гоё хийх нь бас яана тийм ээ. Тийм хэмэртэй барилдаад байгаа юм тий. Гарч Саяны 2-5-нд ерөөсө гар сая дахимтлаа шүү баруун гар тийм ээ. Буцаагаад гар ачлаа. Тий. Тэгэд энэ хөдөлгөөнүүд их сонирм байгаа. Баруун руугаа хоёр хүлийн аль дээр нь бол аль дээр нь ч тий. байдаг. Гадна тал дээр нь тий. Дотор тал дээр нь одоо өөрийнхөө мөртэй тал руу. За зориг дотор гарцсан алтан цааж хурц 2 юм барил да. Энэ хоёр чинь асуулыг чацуу бах тий. Чоцоо гэж. Тий 95 оны 2 шүү. Тонгороо юу? Тонгороо юм да тийм ээ. Суудан тонгороо зүүн талдаа. Хангаа аврагыг хавар тонгорох чинь аль талдаа тонгорсон өдний хавар баруун талдаа тонгорсон юм уу? Баруун талдаа Солгоо тонгорсон. эдэлтэй байсан баг. Алтан сум дээр тонгордог уу? Тий. Солгоо тонгорсон. Саяных уу? Энд чинь солгоо зүүн талдаа Саяных. тонгорсон шүү дээ тий. Тийм үү? Тий. Би нэг Баруун хутах гэж үзээд Тий. тэгж хөлөө оруулаагүй тэгээд эсрэг тал руу тоглосон. би л нэг солгоо тонгороо солиотой орлоо гэж нэг пост тавьжсэн санаад Тийм, байгаа. Зүүн талдаа тонгорсон тонгорсон. байх. Тий. Хоёр талтай барилдаад байна. Одоо үнэхээр Хангаа авраг баруун гараар чагталж явж гаад гараа авсан байхгүй. Тэгээд тэр дээр зүтгэсэн шүү дээ. За түрүү үзүүрийн барилдааныг харахаас өмнө хоёр бүх маань алтанд одоо энэ алтан баазарын барилдаанд 1-5 хүртэл ер нь ямар бүхчүүдийг давж гарч ирсэн бэ гэдэг слайдыг найруулагч харуулж байна. За зориг дотор харцгууд 1-ийн даваанд дөвөр дөрж начин, 2-ийн даваанд хөдрөө уулга заан, 3-ийн даваанд анар заан, 4-ийн даваанд Наранбаатар хурц, 5-ийн даваанд алтан цоож хурцыг өдөө шороод гарч ирсэн байна. 2 хурц арслан, 2 заан,
Нэг начин хийсэн юм шүү дээ, тийм ээ. Улсын цолтой 3 аймгийн цолтой 2 хүн хаяал гараад ирсэн байна, тийм ээ. Тийм байна. Батмаграа начинг. Магна болонгууд Улсын цолтой 4 хүн байсан байна. Цогтгөрөл сэрэг баасан хөл авдарч. Өс 2 хорц. Тэс 2 орц. Цогтгөрөл начин 4 ч улсын цолтой хийсэн. Дөрвөн улсын цолтон дараалж өгдөг шородуулаад тэгээ гişүүхд Тий. 2 хурцарслан гарч ирсэн. тэгэд энэ хоёр хурцарслан бол ер нь одоо ингээд аймаг цэргийн султнууд дотроо бол бас хамаагүй ур чадвар одоо барилдааны амжилт бие бэлдар гэдэг ер нь бүх зүйлээрээ ер нь дээшлээд тасрах маягтай болоод явчлаа шүү. Аймаг цэргийн султны барилдаанч одоо энэ хоёр ч үзүр төрөнд үлдчихлээ шүү дээ. Тэгсэн шүү. Одоо ерөөсөө улсын цолонд одоо тулчгсан. Дараагийн цолонд одоо тулчгсан аймгийн арслангууд шүү дээ. За түрүү үзүр юм байна л да. Удаагүй барилдаан бол. Аль аль нь ч тэгээд шуурхай юм да тийм ээ. Энэ хоёр зүгээр хин нь хурдан бол гэвэл хин нь хэлэх үү. За ястаа мэдгүй би бол зүгээр хэлж мэдэхгүй мэн. Хоёулаа мундаг хурдтай хүмүүс шүү. Энэ хоёрын хурдын хэмжээг бол бас амархан сорил авч болно шүү дээ. 100 гүйлж болно шүү дээ. Яг тийм ээ. Тийм салбай дээр 100 гүйлэхэд тэгэл Яа. Гарч ирэл ингэж бож өгнөсөн. Алтан цомын барилдаан дээр бол энэ хоёрын статистик байдаг шүү дээ. Яг дараалцсан. Батмагна начин 1 секундэд зориг дотор гарцсан 3 секундэд тавсан. Магна хэнийг хайсан 1 секунд. Давчинсан бэ? Давхар хандсан юм уу? Яг Ингээд л гар зохиол хамаал. Яг 1 секунд 3 секунд. Өрөөл сонирхолтой бас л гоёл барилдаан харуулж байгаа юм да. Бүхэн чөлөөт барилдааны суурьуд нь бас их нөлөөлж байна тийм ээ. Зоригоч улсын авраг болж байсан чөлөөтөр бол бас л том дэжгүй барилдсан шүү дээ. тэгсэн. Сүүлдээ 97-д одоо жин хасгаар бас хэцүү болоод байдаг. 125 болохоор арай жижигдээд байдаг. Тэгэл болж байгаа юм шүү дээ үндсэндээ тий. Эрдэнэтэд болсон улсын аврах. Төрүүлсэн. 18 онд тий. Зүгээр яг хуу хасах 100 гэдэг жин байсан бол зоригог бас нэг хэдэн жил одоо энгийнээр бол Монгол улс ашигласан бол дэлхийгээс медаль авна шүү зориг. Жиндээ бол. Жиндээ хасгаад авна. Хурдтай байна, авиастай байна, зоригтой байна. Яагаад авахгүй гэж тий. Тий. Бүх юм нь байгаа дээ. Бүх юм байна. Дутуу юм байхгүй. За өнгөрсөн жил Алтанбаазарын барилдаанд үзүүлсэн. Энэ жилд ингээд дутууга гүйцээж төрүүлсэн зориг тодорхойлсон. Аранга тог тасарсан уу? Тэгсэн. Бүгчүүдээс ер нь нэг сорил авмаар байгааз. Тийм байна. Энд чинь нөгөө одоо жишээлбэл энэ хасчих болно л доо. Ер нь хожуу хэдүүлээ ингээд 200 жилийн гэдэг юм одоогоос 100 жилийн дараа ингээд одоо нэвтрүүлэг бүхэн тухай болжээ гэж бат. За. Тэгээд тэр хүмүүс бол маш их юм шүүмжлэн. Одоо нэг жоохон зураг бичлэг бол тодорхой хэмжээнд үлдэн штэ тийм ээ яриалсан. Тухайн үеийн 100 жилийн өмнөх тэр хангаа авраг дахиад одоо 120 жилийн өмнөх тэр Бат Эрдэнэ аврагыг дахиад 140 жилийн өмнө эд барилж байсан Баян-Мөнх авраг энтрийн тэр үзүүлэлтүүд яг биеийн жингийн индекс өндөр бол найдвартай жин тэгээ хүч 100 метрт гүөх хурд олсонд хэд явж байсан гар дээр хэд сүнэж байсан өшөө нарийн хэмжих юм бол тэр ясны бүтцийг одоо ингээд эрентгэнээр хараа тийм ээ 100 жилийн дараа энэ нийгмийн амьдрал хөгжлөөд байгаа энэ хоолунд маш олон юм өөрчлөгдөхөр өнөөдрийн одоо хөдөөн сэрж байгаа Монгол хүний энэ антон физиологи яг энэ бүтэц байж чадах уу их л өөр болно доо Монгол хүний дүрх бие бэлдэр антрополог гэдэг тийм хүний хөгжлийн юмнууд яг одоо өнөөдрийнх шиг ийм сайхан галбиртай Батсуур шиг ийм одоо гоё галбиртай бүх 100 жилийн дараа гарах уугүй юу бас л сонин санагдтыг. Тэгэхээр бол энийг ингээд бид нар аваад хадгалаад үлдээхэд бол 100-аар барагдахгүй 500 жилийн дараа ирсэн ч гэсэн одоо бид нар Чингис хааныхаа ориг зургийг бол олохгүй байгаа шүү дээ. Тайваны юугаар баримжаалж байгаа. Гэтэл тэр үед ч 13 дугаар зуунд бол аргагүй шүү дээ тийм ээ. Ийм одоо 90 үед ухаалаг
хиймэл оюун ухаан гарцсан үед бид нар олигтой юм авч үлдээж хадгалахгүй бүхчүүдийг зөвхөн үзэл барилдаал дараагийн шинэ үеийн гараад ирлээ бүхийн шинэ үе түрээ гараад ирлээ гэл ингээл орхиодох юм бол бид нар архивын материалгүй их хойч үеийнхэндээ бол ер нь бол зөвхүүлнэ. Гэж л ингэж боддог шүү. За тэгэхээр энэ телевизийн бас уран бүтээлчид Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулж байгаа барилдааныг аль биесний онцгой хэрэгтэйгээр шууд дамжуулан үзүүлж байгаа. За тэгээд шууд дамжуулж байгаа телевиз маань энэ мэдлэг хүргэх, мэдээлэл түгээх юм одоо хариуцлага бол байгаа. Энэ үрээндээ бас бүхий өрөө нэвтрүүлэхдээ бид нар хамгийн гэж нэг буланг бас онцолж оруулж ирж байгаа. Хамгийн маань ардын хувьсгалын баяр наадамд хамгийн өндөр настайдаа цол хүртсэн бүх хинбэ гэдэг. Чин ардын хувьсгалын өнд бол манай багш шүү дээ тий. Адья Төмөрөгш. Тэг 45, 44. 44. Тэ 44. 80 завхлан төгс хишигдэр жах энтертэй хамт болж байсан юм да. Тийм баг. Тий. 87 орчим юм болов. 45 оны хүн үү? 44 оны хүн үү? Тий. 43 дөрөвтэй найруулагч харуулах бах тий. За үзэгчд маань бас бүх сонирхож байгаа хүүхэд залуучууд бага насны хүүхдүүд бас аягүй их үздэг юм байлээ. Одоо бүх өөр хичээлж байгаа ийм хүүхдүүд байна. За ардын хувьсгалын тий. Баяр наадамд хамгийн өндөр настайдаа шигэлгэж цол хүртсэн бүх хинбэ гэдэг хариултыг манай найруулагч одоо харуулна. За өсгөө зам бол ер нь зөв хэлсэн. Должингийн Адья Төмөр Өвөрнгай аймгийн 30 улс сумын харьяат 1989 оны улсын баяр наадам Дархан авраг мөнх утаар тав давж улсын начин цол хүртэхдээ 44 настай байжээ. Өөрөө бол 45 оны хүн байна 1900. Тэгээ 89 онд 44 настайтай муу яваргаар. Чөлөөтийн бас их сайн тамирч Монгол улсын гавьяат дасгалжуулагч олон хүмүүсийг бас бүхэн зам руу хөтлсөн. Тэгэл байх одоо алдарт түүх нөгөө бунцгийн зүхбат гэдэг чинь яг гарын шоу нөх тийм ээ. тэгээ алдарт бүх тайлбарлагч Хангуаны Гамбат говийн Ховд аймгийн цэцэг сумын харьяат байсан юм а даваагийн Гамбол тэгээд Мостовчооны улсын начин гээл гих мэт налахаас гарсан. Тэгээд Суман цагаан гэдэг байсан юм да. Цэргийн Арслан Инг сайхан гээд. За. Тий. 83-4 оны орчим барилжсэн. Жилетийн 68-ийн бас сайн мастер Инг сайхан гэж ах байсан. Адья Төмөрөг шавнаар. Адья Төмөрөг өөрөө бол өвөр хангай хүн тийм ээ. Тэгээд зөв шигшаваг энтер тэр дамны шаргуу авчирсан болов ер нь баян мөнхгүй мөнхөт хоёрын бол гол бэлтгэл хангагчаар л олон жил чөлөөтөөр нухулсан. Их л өндөр хүн байсан юм шиг үү тий. Ер нь 44-тэй хишигдэр заантай ер нь ойр тэр зураг байгаа ер нь ойролцоош 97-8 байгаа баха. Тий. Мөнх эрдэнэ харцагтай л одоогийн мөнхөр бол одоо бидний сайн мэддэг. Мөнх эрдэнэ харцагтай зүүрлэхэд харцгаас бол өндөр шүү гэж хүмүүс хэлдэг шүү дээ. Өндөр баг. Тийм үү. 70 жилээр 91 онд том сүхутах нөгөө балжаа аврахтай түрүү үзүүрт гарах гайл мань хүн чинь нөгөө сэтгэлийн жоохон хөөрөлтөө юм чи яараал тэгээд Адья Төмөргөө хажууд нь дээлинд барьчихсан татаж ирээл цай уулгаад тэгэхэд бол одоо том сүхутах бол нэг 80-81 орчимтой өндөртэй болов гэж баримжаалж байна. Тэгэхдээ одоо харагдана Адья Төмөргөө хажууд нь зогсоол их өндөр. Өндөр. Их өндөр. Тэг ямархуу барилдаантай хүн байсан. Энэ тэгээд ер нь залуудаа яагаад цол авч чадаагүй тийм нас явсан хон цол авсан хүн юм бол. Бас хэдэн жил эрх мэрхээ хасуулсан юу байдгийг шүү те. Нэг тийм юм байдгийг. Яасан. Мөнгө арсан энтертэй холбоотой гэдэг юм. Тийм мөнгө арсан энтертэй. Зайлшгүй тийм. Соци үеийн тэр хэцүү нийгмийн бас нэг үзэн суртлын үе байсан. Нэгдлийн одоо жоо хилмигдэл те хүний эрхийг тэгэж тийм. Тэгэхдээ бас 40 хэдэн наснд улсын цол авна гэдэг ховдтой л хүн юм тий. Тэгээ яг зүтгээд мөөё ч одоо олон жил бэлтгэл хангачаараа яасан тэгэл авсан л да. За ингээд Адья Төмөр Начингийн талаар бас хамгийн буланд маань зочин хөтлөгч маань заан маань багш одоо начин Адья хөгш нар маань гой сонирхолтой мэдээллийг бас хүргэлээ. Үзэгчд маань бас одоо энэ хүний талаар одоо ардын хувьсгалын наадмын хамгийн ийм байна. Гэхдээ энэ хүн маань ийм хүн байсан байна гэдэг тодорхой хэмжээний мэдээллийг авсан байх гэдэгт итгэлтэй байна. За ингээд ивент тэтгэгчдийн хэсэг хугацааны залсуурчлагын араас нэвтрүүлгийнхээ 2 дугаар хэсгээр иргэн гол зай үзэгчтэй. За бүхэн өрөө нэвтрүүлэгтээ хамтгаа үзэгчтэй баярлалаа. За нэвтрүүлгийн
2 дугаар хэсгээрээ мэдээж нэвтрүүлгийн эхэнд ярьж ирсэн өнгөрсөн амралтын өдрийн одоо 2 дахь өдөр буюу нэм гарагт зохион байгуулагдсан Увс аймгийн 100 жилийн өн барилдаанаа хамтдаа ярилцуулнаа. За энэ барилдаан бол бас онцлогтой барилдаан болсон. Бүхий өргөө бол нэг хүмүүсийн сэтгэл бичснээр ялаач багтах зайг болцсон байна гэж ярьжсэн. Хүмүүс бэг үтсэн ийм сайхан барилдаан болсоо. Цагаан сар ерөнхийлөгчийн цомын дайныг дүүрсэн баг тийм ээ. Тэгсэн. Тэр нэг хүн бүр ингээд нэг төмөр босгоо тэн дээр ингээд зогсцсон үзэж байгаа зураг үзсэн. Тийм билээ тэр нөгөө гарцсан дээр тийм. За ийм л барилдаан болсон. Өсгөө зам бол тайлбарласан тухайн барилдааныг. Дээгүүн чинь бол барилдаанаа улаалгасахгүй. Тийм. Би очиж үзсэн. Тэгээд сандал их багтай үзээд дундуур нь гарсан. Зүгээр яг хуу энгийн яриа өрнүүлэхэд Увс аймгийн 100 жил манай увсын ард иргэд чинь бүхэнд үнэхэр дуртай. Үнэхэр дуртай. Би одоо Увс аймагт өсгөө зам бас барилдсан. Би 2 очиж барилдсан. Би одоо энэ аймгийн төвөөс Увс аймгийн төв орж үзээгүй. Тийм үү. Тэгээ энэ жил одоо очие гэж одоо бодоол байна. Тий. Балжины аврагтай хамт аврагуудын барилдаа ингэж 2000 оны намар байхаа Мөнхбаатарыг оюутан болцсон байсан. Манай Арслан Мөнхбаатартай хамт очиж барилдсан. Туваагаас нэг олон мангуй шууд ирчихсэн. Тэгээд тэнд барилдчихсэн Балжин авраг очиж барилдаад гэдэг. Нэг нь Тулгаазан энтертэй бас Увс аймгийн өмнө говьс өмд 2 барилдсан. Тэгээ Увс аймгийн тэр ард иргэд бол одоо бүхэнд үнэхээр дуртай. Үнэхээр дуртай. Иранд том Сүхбаатарыг барилдахад нөгөө өөрийнх нь бүхий ялсан ч гэсэн Сүхбаат гэдэг ингээд дэмжээд мөнгө төгрөг өгдөг. Яг тэртэй адилхан. Тэнд бол одоо нутаг манай танаа байхгүй. Бүхэл бол тэгэл тэнд бол бүх. Одоо Сүхбаатар аймгийн онгон сумыг нэг пледгүй нээлттэй нэг хийгээд. Тэгэхээр дүүрэх нөө яах нөө. Сүхбаатар аймаг чинь бол нөгөө бөхөөсөө илүү морой илүү хүндэлдэг болохоор тийм ээ. Сүхбаатарт би бас барилдажсэн морил яриа штэ. Мөнхөрд нарсангийн нэг яриа байдаг штэ бас тий зүгээр морой хэрж ингээд. Тийм хоорондоо ялгаатай. Манай баасан дөрж хэржсэн. Би яг зүгээр увсын сумдаар бол явж байсан. Тэгээ бүр холоос энэ төр таньдаг юм байна л. Зүгээр ингээд ингийн явцтай явж байгаа шүү дээ. Машин дотор ингээд сарвчтай малгайтай энэ төр явж байхад алсаас энэ төр тэгээ хашгирж байгаа. Бид тэр Увс аймгийн өлгийн сумдаар нэг бензин тасыг их зогсож байсан байна. Манай баасан дөрж хэржсэн. Увсаар яваад нэг жил амраад ирсэн. Хүн тэр ерөөсөө л бүх яриалаа одоо их гоё юм байлаа л гэж ярьж ирсэн. Тийм гоё бүхэн дэмждэг байна шүү дээ. Ер нь Арангаа Увс ийшээ баруун аймагуд руу ерөөсөө ийм жоох хүүхдүүд барилдчихдээ байл шүү дээ ерөөсөө гэрээ. Тэгэл тэндээс л нөгөө ирээдүйн авар гарсан гот л төрж залгаж байгаа юм шиг тийм. Манай нутгаар яа хүүхдүүд. Манай нутгийн чинь тэгэл даага унаал тавьчих шүү дээ. Одоо чинь яг Сүхбаатар аймгийн тий. Сүхбаатар шүү дээ. За тэгээд энэ сайхан нутгийн 100 жилийн барилдаан бол сайхан болсон. За мэдээ зүүнний магна Монгол улсын дархан авраг Намсраажгийн Батцүр Бүрэн дүгс авраг ер нь ирсэн үхээр бүрэн дүгс авраг ирээгүй. Харагдаагүй авраг жаах ажилтай юм байлгүй. Тийм. Харин харагдахгүй байх шиг үс тээ. За 25 оны гоё барилдаанууд болсон. Сайн барилдаа. Датас. Чожил сүрэн Амар заа. барилдаач. Хөөрхөн барилдаад байгаа юм даа чожоо. Хөөрхөн хөл аваад байгаа. Цэрэн Мустафа. Мустафа Давус юм дээр яста буруу зүтгэсэн дээ тий. Олон ороод. За энэ нөгөө онцлог барилдаа. ингээ гуйтцсан юм байна тийм ээ. Тэгс. Бүрвдорж одоо нэг сайхан улсын цолтой байхаар л хүнэлдэ зүгээр одоо энэ өсгөө цаан жаахан багцаатай энэ яагаад ингээд аймгийн цол архихгүй улсын цолонд ямар учир шалтгаан байдгийг та хоёр нь юу гэж боддог юм бэ? Улсын наадамд нэлээд олон барилдсан. 4 давсан. 3 давсан. Зүгээр хит хит удаа 3 давсан шүү дээ. Тэгээд аймгийн наадам яг зэргийн наадмаар болж энэ тентгийн аймгийн наадмаар нэх очиж барилдав. Булгандаа бол бас хэд унтсан. Унтсан. Тэ. Өнгөрсөн жил гэхэд бас дөрвдөлтөд унсан шүү дээ. Баасан жавд өмчлөө. Тэгсэн. Хөвсгөлийн баасан ч. Давуулж гуйдаад. Нөгөө жижиг баасан ч юм уу? Тэ жижиг баасан шүү. Тэгээд ерөнхийдөө бол яг жижиг баасан жавыг хайсан болвол намын сүрэнтэй үзүр дөрөнд байсан нэг сумын 2
бас нэг дөрүүлчих байсан баг. Тэгээд бас унтсан. За тэгээд нөгөө булганы ой болдог жил бас унсан шүү дээ. Энд унцдаг үлээ. 18 онд. 18 онд. Тэр жил чинь сумья. Тэгэл ер нь наадам чинь бас л өршөөлгүй шүү дээ. Та мэдэн шүү дээ аймаг улс. Тэгээ өвдөг дохоо хөрнө. Хэзээ сайн байгаа ч гэсэн бас тэгэл тэр зүлэг мүлэг те. Тэгээ бас бие барих заавал одоо бас эн чи хийчээн. Бүрд дөржийн хувьд бол бас олон жил улсад барилдчихлаа л гэж би харсан да. За бас нэг онцлогчтой барилдаа нь өмнөх өдрийн үзүүр бүх Батмагна. Энэ өдөр Үйтэнгийн аймгийн Арслан ховдын Баяр Чухланд төшөрөцсөн. Энэ хоёрын барилдаа бас нэлээд удцаа. Би бол яг хоо Батмагны начин энэ ч одоо намраас хойш барилдаанд тасалсангүй. Тэгээ дандаа дээгүүр барилдлаа. Их олон барилдаанд ороод ирэхээр алсаар аваас нэг жоохон одоо жаахан ядрах одоо уналт гэдэг тийм ээ. Тий. Жаахан уналт руу орсон юм болоо да гэж харсан шүү зүгээр багшууны хувьд. Одоо яг энэ өдөөд унах бол бас сайн. Тэгээд 4 сард бол сайхан амраад нутаг орондоо бүр сайхан сэргээд ирэхэд тэгэл болно шүү дээ. Жаахан унсан юм болов гэж би зүгээр миний бодол шүү. Ачаалаараа хэтэрсэн гэсэн үг тийм ээ. Олон барилдаанд орохоор эн чин барилдаан болгонтой үед хүний тарих бол их бага амрана л та. Өөдөр барилдаал тэгэл маргааш дахиад барилдаантай нөгөөдөр дахиад барилдаантай гэр тарих бага амар. Булчингүл ингээ сайхан суллаад массажинд ороход хүнийг амраачч болно. Тархийг амраахгүй бол алсараа хүн жаахан нойр жаахан багсан жаахан ядардаг ш тийм ээ. Ер нь зүгээр хагасаа гэж би харсан. 2 өдөр хоёуланд дараалаад барилдахад ер нь ядрах булрах асуудал ер нь хэр байх хөвгчүүд. Байлгүй. Яг бэлтгэл их сайтай. Одоо бол яг мань хүн бол олон золгоол хоёр талаараа золгоол юм уу дээхнөөшө барьц сонгуулаад ингээл тавиулаад байх нь гайгүй. Хурдан барилж харьцангуй гайгүй. Тэгтэл одоо энгийн хүний харж байгаагаас бол хамаагүй л илүү ачаалаа вон ядарна сэтгэл зүй инээд алдсаар гал гараад ирдэг бүх гэж байхгүй ш. Тодорхой хэмжээнд одоо наадамд өгөхөр гавыг гарсан ярьжсэн да нэг тийм дарамт ингээл ирж идэг. Баян л томцолтой хүнд л яаж барилдах вэ дээгүүр доогор. Тэгээ дөрвийн нуглаач чинь бас л тий. Алтан цум энтчүүл чанар шалгасан шивтэн нутгаа дуурсгээ барилд 2 өдөр дараалал тэнцүүхэн 6 10 хэдэн барилдаа энэ төр гэдэг бол тий. Тэнцүүхэн хүмүүсийн тэр барилдаан тойргийн барилдаан ч бас чангаш Олон барилдаад ирэхээр. За 3-ын давааны амиг хамтдаа харъя. За 3-ын давааны за зүүнний мөгнөд хархаа авраг Батцуур аймгийн харцаг Бүрдөржиг Батөршиг гар тэрхүү булааныг Батүзий зан даваа сөрөнг өдөр болго зан Уланбаярын Бацаажиг Баасан хөө харцаг Мөнхбаатар хурцыг Лаочрог харцаг Өөрөн гайгаан тулаг харцланг Зэдэн содом харцаг Наранбаярыг Мөнхбаатар харцаг Молонбаатрыг Бочлон начин сэрэн докторыг Мустафа начин Чойжи сүрэнг Чимэд банд нь Улсын нэм Самбарсланг Дарханбат начин Улсын Эрдэнэтийн мөнх эрднийг Ямсрангийн нэм эрдэнэ начин Дармажинцэн Хотгийн цогтгэрэл начин Догтох жаргалыг Ингс саруул начин Баяр Чухланг 3 бүхөөс амлаж Дорндын мэлгүүттэй Улсын цог гэрэл 2 тунжээ. Энэ 3-ын давааны ам барилдааны дараа нөгөө Бүрдөрж харцаг маань бас нэлээд хөрчгсөн шууд элэг бүсээ талаа барилдах боломжгүй болсон байсан шүү дээ. Энэ дээр өсгөх юм асуусан уу? тий энэ 2-ын даваа Зэдэн содомтой барилж байхдаа мөргөлдсөн юм шиг л шүү дээ. Бян ботгонтой барилж байгаа. Тий бян ботгонтой барилж байхдаа. Тэгээд авдцсан ягаад гарч ирсэн. Яг нь ерөнхийдөө бол тэр мөргөлдөх, нүд хавдах амар мөрийнхэн тэр бол бэлтгэл дээр барилдаан дээр ер нь нэлээд гардаг шүү дээ тий. Тэгээ их хавдцсан өрөөснүүд нь Харин одоо тийм байлээ. чигээд тагалцсанаас ялгаагүй ийм болчих юм барилдахад хэцүү шүү дээ. Орон зайн баримжаа гэдэг юм байхгүй тэгээ. Үзэгчид бол одоо хүнд зохиолч юу гэж хардаад ах шиг байна. Нэгийгээ тэгээд тийм болтол зохио гаргачих бүх арай байхгүй хаа. Тийм бол байхгүй. За 3-ын давааны онцлог барилдаануудаа үзцгээе. За Баасан хөө харцаг Говьсөнбөрийн хурцарслан амлсан энэ бас их гоё барилдаа. Шүү.
манай Мөнхбаатар асан Түнтэг Мөнхбаатар л гэдэг юм да. Манай аваргын хүүхэд ер нь бол зүгээр яг хуу биеийн жингээ жаахан хасахгүй бол энэ барилдаанд нэг эрэг нөлөөтэй бол. За энэ чаажилсрангийн хөл авалт мөн үү? Мөн. Стопа. Их бие бялдрын хувьд барилдаа за тэгэл ерөнхий хүний нэг төлөвшлэн дээр бол их аштайхан сайхан хүүхэд байгаа юм да. Шагааш барилдаа тий. Манай аврах сургууль дээр ингэж хөөрхөө авч байгаа тий. Тэгэд ингэ дэрлээ суулгаж байгаа. За энэ яриад байгаа барилдаа. Их саруулын барилдаа юм байна тийм ээ. Ингээ алсын сүү аваа тэгээд зөрөглөө мордуулдаг илүү. Хавирж үзэж байгаа нь тэр бодсон. Тэр хавираа буруутсан байна. Мордоо бол тийм ч одоо айхтар лав ороогүй юм байна. Хоёр догонцоод хавирж гаргах гэж байгаа тэгээд мундаг тогтж байгаа шиг инх саруул эхлээд өөрөө тэр. Мундаг тогтсон мордон дээр энэ том хүн хангаа аврагыг аваад залдаг мордоо шүү дээ. Тий. Биш үзэж байхдаа бол за ер нь аваа явчлаа даа л хоног юм ер нь ботсон шүү дээ. Гурван бүхээс амлж аваад хөдөлмөр хүнийг бий болгоно гэдгийг одоо бичээр үзүүлж байгаа залуу да. Тий. Сая багш харуу тэр мордуулсан хөл татад чангалгаа буцаа суллаад гаргачихжээ тийм ээ. Тий. Тэр мэдрэмжийн их эвгүй болоо явчих. Тэр мордож байгаа хүндээ хийвгүй болоо. Тий. Мягмар сөрөн цааны хүний энэ удам гэж бас гомон адилхан байгаа шүү. Гарны урт морт энэ тийм ээ. Зоон уруу энэ төр тий. Баяр жохлон мундаг. Хад аврахтай бас төстэй санагдаад байдаг. Хад аврагийн барилдаа биеийн галбиртай барь жохлонгийн тийм ээ. 76 оны хадгай тэр давгаа арсан эргүүлж байгаа 77 8 он. За сүүлдээ 86 онд Цэрэн тогт Ганбаатар арслын энтертэй Цэрэн тогт хавраг Ганбаа арслын энтертэй барилж байгаа хад аврагийн галбиртай наддуулж байгаа төстэй санагдаад байдаг. Барь жохлонгийн биеийн галбир. За үргэлжлүүлээд 4 давны онолтыг манай хариулагч харуулах бах. За 4 давны онолт. Дархан авраг Батцүртэй дундгуйн чойж сүрэн, Батөршиг гарттай дорнодын билгүүтэй, Батүлзий замтай өөрөн ган тулга, өдөр уулга замтай увсын юм самбуу, Баасгүй харцагтай инх саруул, Цэдэн содном харцагтай тийм цогт гэрэл, Мөнхөө ир харцагтай юм эрдэнэчин, Батчулуун начин, Дархан бат начин хоёр ингээс өдөр уурч таарчээ. За энэ дээрээс бол онцлог гэвэл Батцуур аврах чинь өөрөө зүүн талтай Чаажилсрангар чинь нэг ардлаар нь өшөглүүлээд тэгээ хөлөө гаргаад буцаага авирцсан билүү нэг тийм барилдаа болсон. Тэгсэн. Бачилуун Дархан бат хоёр чинь их уудсан. Өсгөө заяаг тайлбарлаад байсан нэр одоо Дархан батыг гараа гаргаад давуулаа барьчвал гэдэг чинь Дархан бат Бачилуун барилдаа билүү тийм ээ. Тэр үний өөрөө бас хөөрхөн давхар ачдгийн штэ хотгодог. Тэгээд тэгж гаргаагүй над бас тэгж бодогдчихл байсан би бүх үсээ орой ухраагаад үзэж яхад. за хоёр харцгийн зэрэг болсон байл л да. За Цэдэн содномч цагтгэрлийг их олон хайсан гэсэн юу гарсан баха. Дүн мэдээ байсан. 5-1 байсан ингээ 6-1 болж байгаа юм билээ. Энэ ингээ гар ачаад сугныхаа барьцыг жаа Сайн ороогүй тий. орж өгөөгүй тэн дээрээ тэгээд орсон. За энэ нэг Энэ барилдаа тий хий өшгөл араас нь хашаар авраг энэ дээр нэг Энийг бол даамтахгүй шүү дээ. Саяны тэр хөл тэгж орж ирж байгаа. арайл их хийтэй явсан л да. Хоёроор ажиллах гал харж байсан. Тэгэл яг л ороод ирсэн. Тий. Аврагтаа сайхан зөрөгтөл барилж Оо шүү дээ. сайхан. Чи одоо аврах хүнтэй ингэ таарж барилдаад байна гэж бас хоордог болно шүү дээ. Дархан аврах энэ цагийн дархан аврах хүн шүү. Тэгээд залуу хөгчүүд цааш та урам аавна. Залуучууд бол дархан аврагаас эмээхээсээ илүү дархан аврах хүн ямар байдгийг нэг гар зөрж үзье тийм ээ. Гэхдээ баг гэд нэг элэг үснээс нь барьж үзье гэж бодогдсон тийм ээ. За ингээд 4 даваа өдөрлөж 5-ын даваа бол гэсэн. 5-ын даваанд Батцүр авраг. Энэ Батүлзий зааны барилдаа нэг
Батүлзий цаан ч уржигдэр нэгэн даваанд дууссан. Ерөнхийдөө бол их сайхан амарсан шинжтэй. Өчигдөр чинь бол ер нь хий байхгүй, алдаа байхгүй. Энэ тэр баруун гарын таталт маталт бол ер нь хөндөрүүлж ирээд номортол татсан юм байна шүү. энэ гоё. Энэ барилдааныг харахаар бол Баасаггүй харцаг ер нь хизээ харих юм болоо гэж л одоо бодогт хорол барилдаа харагдаад байна тийм ээ. 36 настай хэд бол бас л Тэр хурдан тийм сүлжээ мүлжээ бол Гэхдээ тэр шилбэр рүү ухсагаад тэгээд тэр үлдсний навцсан шүү дээ. Тэгээд үлгчихэж байгаа. Тэгээ урд байгаа хөл рүү бол дахимц. За одоо тэр зүү хөлнээ. Яг цаашаа ирэнгүү те. Дэглүүлээд төлчихээр чинь тэгэл. манай энэ зоригоо харцгаа Баасаггүй харцгын тэрийг нь их спортоор хичээллүүлээд тэргээр жаахан бэлдсэн бол дэлхийд их сайн барилдсан шүү. Өчигдөр өсгөрөөд байх тэр энэ ярьлаа. Ярьж байсан тий. Баасаггүй харцгийг за тэгээс ходон дор жарсан те. Тэр энэ их спортоор 90 барилдсан бол гэдэг. Үржи энийг байлаа битээч нь 3 хүн яаж исэн юм аа. Ер нь бол багш бол бас яг л хэлж байна. Та хоёр өстрийн тайлбар Тайлбар дээр дээр тий тэр үнээр их спортоор барилдсан бол бас Монгол улсыг тий олимпиад дэлхийд бас өндөрт гаргаж Баасаггүйгийн энэ авиас ч одоо за одоо жудогоо байлээ самбар барилдуулахад бол дэлхийд бол олон төрүүлнэ юм. хөө тэгнь Олон төрүүлнэ. 90 хасгацууд. Зоригоо чөлөөтөөр содном жахаа их спортоор хичээлсэн бол нөгөө айх дээр хийдэг хүчний бэлтгэл нь жаахан багасаал явхаар үндэсний өхийнх нь одоо амжилтанд яаж нөлөөлдөг юм бол гэхдээ муугаар үл нөлөөлөхгүй. Яг хугацаа жаахан алдах байх. Жишээлбэл хав гэрэл шиг ч юм уу тийм ээ. За өргөжлүүлээд тэгвэл 5-ын давааны номыг харъя. 4 доо шөв рүү ороод ирсэн 8 бүх. За Батцуур авраг Бочлуу Начинга амлсан. Батөрших гард Баасаггүй амлаад Батүлзий зан 3 бүхөөс өдөр болго зааныг амлсан шүү дээ. Ингээл ам зарлж яхад бол ерөөсөө заалмал бол шүгийн амт ч увсын 4 бүх үлдсэн юм байна тийм ээ. тийм байна. Ер нь бол хоёр харцгийн нэгийг амлах болов. Тэр дундаа бас мөн хоёр харцгийг амлах болов гэж би бол дамгалж ирсэн. Тий. Тэгээ бас их сонирхолтой ам авсан л да Батүлзий за. Тэгсэн бас харьцаа бас их олон зөрүүтэй харагдаж ирсэн шүү. 7-1 байл. За тийм байсан баг шүү. 7-1-ийг 8-1 болгосон баг. Хол угаац хол Тийм байлээ. За дан улсын зултан. Энэ өшөглөө нөгөө отгон төгс жаргал өрийг өшгөлөөтэй дөстэй юу? Төстэй. Цагаан сарын үү? Тий. Тийм баг Бараа тийм. нэгэд Яг ийм бараа хүн үлийнх нь тий. дахин дээр очиж өшгөлөөд Өшөглөө гэд ярихаар энэ үзэгчд бас их тий. дүүцээд байгаа харагддаг юм биш. Араас нь Би одоо хаяа нэг нэвтрүүлэг дээр өшгөлцсөн барьцсан гэд нэг хүнээс асуучдаг юм л да. Тэгэхээр өшөглөх гэлээ энэ хаанаас юу яриад Тийм байгаа ээ, вэ? Зодон яриад байна уу гэсэн маягтай хүмүүс бас ханддаг юм бил. Яг тэгтээ энэ хавирах мехийг л ерөнхийдөө өшөглөө гэж Тийм ээ, хэлээд байна уу? тий. Эсвэл гэхдээ Араас бүгчүүд одоо энэ тий. бүхийн бэлтгэл дээр багш нар одоо ерөнхийдөө бол өшөглөө гэж бас ярьдаг, ярих нь бол ярьдаг тийм хар яриа л да. Хар яриа шүү те. Бүхий хэллэг Тий. нөгөө бэлтгэл сургалт хийж за наа чи өшөглөө байж тэ энэ төр гээд яаж тийм. За тэгэхээр бол энэ хавираа хавсраал гэж ярина да те. Тий одоо цохих ч гэж бас ярих уу? Цохих ч арай өөр байх шиг юм. Чөмөг цохих өвөр монголчин бол даших гэж байгаа шүү дээ тий ээ? таших гэдэг. Саяныхыг бол араас нь зөөр гүйлгээл яг хавсраа юм да. Тий. Урдаас нь бол ингүүл өшөлөөл гэдэг хавирах. Саяныхыг бол хавсрах гэж хэлвэл араа илүү нэр томьёоны тохиромжтой тийм ээ. За 2 зааны барилдааныг нариулах шаардлага болж байна. Хүн тэглээд дахиж барилдсан барилдаа юм. Өдөр бол за өөрөө эхэлж хавирсан. За жин бол одоо тун ойролцоо юм байгаа үстэй энэ 200 Бас л тэгэл 35 байх юм байна. айда 35 40 рүү дөхөх баг. Дөхөн тийм ээ.
дөрөв хөллүүлээ тэр сугны хонхрын барьцаасаа их сайн дарж өгч байгаа юм байна араас нь. Тэрэнд нь тэгээ яг мас ихтэй чээж хөшигдөө тийм ээ. хөшигдөөд өндийхгүй цаашаа гонжаанд. Бацуур аврагыг одоо ер нь гардыг амлчих юм байна гэл. Ер нь бол заалаар ярьж ирсэн шүү дээ. Би бол бас нутгийн хоёр барилдчих юм болов гэж бодоод байсан шүү дээ. Тэгээд үзүү дөрөв рүү гарч ирэх юм бол одоо яг нөгөө хүмүүсийн сэтгхүүд бол улсын барилдаан юм чинь одоо нутгийн авраг бол одоо ер нь төр рүү гарч ирнэ гэдэг л юм бол толгойд нь орчод байгаа шүү дээ. Яг нөгөө нэг альва нэг тэмдэглэл доо байгууллагын нэрэмжит барилдаан, аймаг сумдын нэрэмжит барилдаанд хамрал үхий этгээд заавал тухайн нөгөө нэг компани бүх аймгийн бүх сумын бүхэн төрүүлэх гэдэг нэг юм сонин жишг бас байдаг л та тий. Тэрэн дээрээ заавал нөгөө нэг тэр олон бүх үзэх гэж ирсэн хүмүүсийг доогоорох гэх юм уу тий. Зарим нь ч бас бухимддаг л байхаараад бууж өгöd байдаг. Тиймэрхүү юм болоогүй энэ дөрвөн бүх ингэ сайхан үнэн хүчийг үзээ барилдсан юм надад их гоё санагдсан шүү энэ барилдаа. Ер нь нутаг орны барилдаан бол үзэгчдэд тэгж харагдаад гэтэл бас нэг тал нь тийм боловч нөгөө тал нь бас их хичээд. Одоо нутгийн барилдаан болгоч байгаа гэдэг сайн байгаа хүмүүс бол бүр бие бэлдээд за би энэ дээр л нутгийн маань ирнэ те би нэг сайн барилдчих юм шүү гэж. За Хотэлцээ зааны барилдаа. Тэр шуудган дээрээс ингээд бүр ирүүр ингээд толгойд тулаад ингээд шуудгийнхыг нь барьсан тавиулж байгаа шүү дээ. Энэ дээр бол айх тэр их хүч гарах. Тэглэх байх. Чээж чих цуцаантай юм ингээд том чээжээр дороос нь багандчаад тэгээ ингээд мушигчж байгаа. Насны зөрөөс гарч байгаа да 7 насны байна уу 8 насны зөрөөтэй. Спорт өөрөө залуу насны юм. Тэгээ насны зөрөө бас гарч байна л да. Татаад хоёр толгой гэж яриад байдаг шүү дээ. Төвчж шүү дээ. Ингээд үү. Тэгээ шуудаг тавингуу те. Тэгээд тэрийгээр сулруулахгүй бол мушигчж байна да. За дархаа урах цэг хоёр юм барил та. Аврагууд ер нь нэлээд хэд залгож байгаа л ер нь хөөснө гэж харсан шүү. Сэдэн содон харцагч аврагыг орон нутгийн нэг барилдаан дээр бас хайц те. Сая хинтий Тэ энэ зүг баха тий. Цагаан сарын барилдаанд. Бөхийн өргөнд гэхэд нэг гэж хэлнэ шүү дээ. Харцаа. Оо тийм үү. Цөөхөн таарсан ирнэ тэнцүүх юм ба шүү дээ тий. Тийм байлаа. Ингээ 2-1 болгосон барилдаа. Тийм байна. Бөхийн өргөнд яг өдөр нутгуудаар энэ төр өөр барилдаануудаа таарсал байх л да. Зүгээр одоо энэ статистик чинь бол бөхийн өргөнд барилдсан югаар гарч байгаа шүү дээ. Тий. Нэг баруун гарын барьцаа их сайн татсан юм байна нэг таталдаг өөрөө тий. Ингээ үндсэндээ бол хөндлөн болгоо тэгээд дайрсан юм байна шүү. 38-тай авраг одоо өсгөө за бас л хаяа зааланд гараад улсын наадамд барьж байгаа. Ер нь бие нэг сайхан аваа явж байхад Монгол үндэсний үхээр бол ер нь хідэн нас хүртэл бол яг сайхан барилдаадах болцоо өртөж чадаасна гэж байна. Өөрөө бол хамгийн одоо яг энэ цаг үедээ бол хийх гол хүн байна шүү дээ тий. Яг ер нь бол зөв бэлтгэл хийж барилдана гэдэг бол бас хэцүү л байна. Өрөөсгөл тий. Тэгтээ нэг бие сайхан хаад ямар ч юм бэлтгэлээ тасдгүй. Ачаалтаа бэлтгэлийг бол дааж чадахгүй шүү дээ. Одоо тэр 40 хүртэл барилдах юм болов. Би ч одоо 41 хүрчлээ тий. 40 хүртэл бол нэг сайхан тий. Тэгээ том цолтой хүн, дээгүүр эрэмбтэй хүн бол бас нэг өөр байдаг л да. Бас нэг өөр тий. 39-тэй яг нэг дөрөв давсан. Тэгээд содномдоо унсан шүү дээ. Баярлалаа тэгээд бас үе 40 нэмэх нь 1 гэж байхгүй болдгоо. За үзүр түрүүнд гарч ирсэн хоёр бүхийн. Нэгээс 6-гийн наваа хүртэлх давсан бүхчүүдийн графикийг харуулж харуулж байна. За Хотэлцээ зам 1-ийн даваанд жигжиг цөрөнг, 2-ийн даваанд Сэрэнгийн Алтан баяр зааны, 3-ийн даваанд Өвөрангайн даваа сөрөнг, 4-ийн даваанд Өвөрангайн ган толгой, Өвөрангай 2 остонг дарааж өгдөөш оролдуулаад 5-ийн даваанд Думшиг төдрүүлэг. За дөрөв үзүрийн барилдааны өмнө бүхэн өргөнд 100 сая төгрөгийн засвар үйлчилгээ тогтчлолтод Гадна талын тогтчлолтод гэсэн үү? тэгсэн. Энэ чойж сүрэн гişүн чинь аав нь аймгийн гурцарслан юм байна. Тий. Тэгээд манай Баатарч багшийн бас хамаатай юм байлаа шүү дээ. Тэгээд одоо бүх хүний хүүхэд бас тэгээд бөхчүүд маань бас
Сайхан өнгө зүстэй нэм барилдаг даа гэж. Сагаанд өргөж дээ те 100 сая төгрөг гэж байгаас. Бүхэд хийж байгаа бас том хөрөнгө оруулалт Том шүү тийм ээ. оруулалт. За түрүү үзүүр юм барил л да. За гарцсан хоёр. Таам хэр байсан бэ? Жагаах. За ер нь Батүлзий зан чи энэ жил нэг төрүүлж барайгүй байсан. Батүлзийг төрүүлчих юм болов гэж бодож байсан шүү. Аа. Эхний 3 минутанд Сэднүүдийн бас нэлээд сайн барилдахгүй бол ер нь тэгээд барьцын өрөөлөх хэцүү тайлгал бодчихсон. Аа. Бол эхлээд бол сайн явсан шүү нэ. Суудаад. Хонгодоод эндээсээ тэр 100 гар шуудаг аваад гараад ирж байгаа. Тийм л одоо их чухал барьцсан л хүрсэндээ. Сүүлдээ ингээд толгоо оруулаад зэдэ жоохон муудсан юм шиг санагддаг тийм. Тий. Ер нь муудсан жоохон баг. удаад ирэхээр жоохон амархан муудах гадайдгүй ер нь. Тийм тул ажиглагддгөө. Ер нь Ажиглагдаад тэгээд байгаа юм шиг тий. санагддаг шүү дээ надад. Биеийн бас энэ бүтцтэй холбоотой байх болцоотой шүү тийм ээ. Ерөнхийдөө их тийм эр хатуу махтай бол арай цацагтай. Тий. Зөөлөн адуутай адилхан зөөлөн одоо тийм арсын ингээд татдаг үстэй хурдан морийг Тий. Нэмгээрстэй. тий. Цуцаа байх та тийм ээ. Цацаа байх та. Чанга булчин зангираад байгаа бол тэгээ бас суулт ихтэй. Тийм учраас хүчний бэлтгэлээ жаахан баг дэвжээний баялангуй бэлтгэлийн хувцастай өнхөрсөн, хөрвөөсөн жилөөтийн тийм ноцолдлогоо их хийвэл цэдод их ашигтай гэж харагддаг тийм. Штанг их нүдчүүл бас цуцаа гараад байх. Хоёр дачигнаал тэгэл жоохон цуцах. Хүмүүж одоо гомдохгүй байлгүй шүүмжилж ингэж болохгүй л хасчаараа тэгээд тэгж харагддаг. Ер нь бол цагаа олсон үнэтэй зөвлөгөө бол ямар ч тамирчин хэрэгтэй шүү дээ, тий. Одооны манай дөрмөнд ч гэсэн ер нь бол бас тийм хүнд штанг нэг тийм тохиромжтой юу гүй юу гэдэг дээр би сүүлийн үед бас бодоод байдаг болоод байна. Өсгөө ер нь штанг хэр хийсэн юм бэ? Гээгүй би ч Хийгээгүй юу? наадагчгүй юм байна. Гэртхүү та. Гэр хийж байна. Тий. Одоо л хийж байна. Тий. Гэр их зүгээр юм байна. Барилж захтай бол хийж байгаагүй. Барилж захтай хийгээгүй. Ер нь бол дэвжэн дээр бол гайгүй. Дэвжээ бол тэгээ нэг салахгүй байгаад энэ дэвжээнд гарч байна. Тэгэл штанг руу дээр ороод бол тэгэл ер нь тойроо л ш. Таадгүй. За ингээд ивент тэтгэгчийн хэсэг зар сурталчилгааны дараа нэвтрүүлгийн 3 дугаар хэсгээрээ иргэн болцъя. За Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулж байгаа албан ёсны онцгой хэрэгтэй барилдаануудыг НТV телевиз шууд дамжуулан үзүүлж байгаа. Шууд дамжуулалтын ерхий ивент тэтгэгчд болон бүхийн өрөө нэвтрүүлгийг хамтран ажиллаж ивент тэтгэж байгаа байгууллагуудаа баярлалаа. За ингээд бүхийн өрөө нэвтрүүлгийн 3 дугаар хэсгээрээ үзэгч та бүхэндээ одоо хоёр барилдааны дараа чансаа хэрхэн өөрчлөгдсөн байна вэ гэдэг мэдээллийг хамтдаа харъя. За хангаа аваргуул чансааг тэргүүлсэн хэвээрээ буюу эхний дөрөвтөл ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Бачуудуу начин нэгдүгээр нэг байр өксөж буюу Сүхбаатцаантай байр солигдож 5 дугаар байр руу орж ирсэн. 6 дээр Сүхбаатцаан, 7 дээр Бямбатгарстан, 8 дээр Алтан цоож ирсэн гэсэн энэ эхний 8 бүхний чансаа байна. Бачуудуу начин чинь нөгөө Улс аймгийн 256 дээр төрүүлээд 1500 авсан байлоо. Тэгэхээр тэгээ өөрөө нөгөө эрс өндөртэй саяны барилдаан дээр ихэд 4 даваад 5 даванд гараад ирсэн гэхээр чи 400 500 оноо гэдэг ингээд тэр өндөр оноон дээр багаагаар оноо нэмээд хахаар яг чансаанд байгаад байгаа. Ирцээрээ тий. Ер нь энэ чансааг тэргүүлж байгаа хүмүүс бас байраа хадгалахын тулд идэвхтэй байх шиг байна тий. Нэг талаараа. Тэгээ би бүхэн холбоонд санал хэлжсэн төрөөчийн нэвтрүүлэгт бас хэлсэнд санаж байна уу? Тий. Тэр хэрэгжсэн байлээ. Цөөхөн хэдэн барилдаанд чансаа олгоод зарим нь бол үлдээгээдсэн. Ер нь бол би бол барилдаан болгон чансаагаа өгөө явуул зөв юм уу гэсэн бод. Тэр хэрэгжээд эхэлсэн байна. Хэрэгжээд он гараад одоо бүх барилдаан чансаад болоод гэсэн. Тэр нь ерөнхийдөө бол зөв юм байна оролцоо. Зарим нь одоо оролцож амжихгүй хангаа аврах чинь яг нэг чансаатай хэдэн барилдаанаас үндснийхэн нэр доогор явж ирсэн шүү Тий, дээ. 2 түрүүн чансаагүй барилдаанд чансаа руугаа орж ирээгүй байсан шүү дээ. Тэр бүх барилдаанд чансаа өгөөд явах нь зөв юм байна да. Гэсэн тэгвэл тэр санал бол ажил болсон юм байна. Ажил хэрэг болоод явж байна. За тэгээд мөн одоо бид нар нэвтрүүлгийн 1-р хэсгийнхээ төгсгөл хамгийн ингээ булангаа бас хүргэсэн.
Одоо энэ болгож байгаа. Энэ бүх юм бэ? За тэр чинь нөгөө нэг энэ юу байгаа шүү тийм ээ. Тэрээр 11 жилийн дотор 4 удаа Монгол улсын цолоо ахиулсан. Тэр бүх юм бэ гэсэн асуулт. Мөнх даврагуу. 11 жилийн дотор гэж байгаа шүү. 11 жилийн дотор. Тэгэхээр эхний цол сүүлийн цол хоёр 11 жилийн зайтай байх гэдэг. 4 удаа 11 жилийн дотор. цолоо ахиулсан. Тэ. Энэ бүх юм бэ гэж. За. Тэгэхээр манай ЦЭДО энэ асуултыг биелсэн. ЦЭДОгоос асуухад одоо улсын цолтой болчоод дахиад 4 цол ахисан байх гэдэг байна. Аа тийм байх шүү. Улсын цолтой болчиход тэндээсээ 4 цол ахиулсан байх. 11 жилийн дотор. 11 жилийн дотор. Өмнө нь бид нар нөгөө нэг заал тахим төрүүлсэн тэдэн оны арслан ингээд ингээ хөөж байгаад гэхдээ энэ бол заавал ингээ мэдлэг сориод эсвэл энэ асуултанд бүдрэх заавал хариулах нь болж байгаа шүү. Зүгээр энэ ийм факттай хүн чинь бас ийм хүн байд юм байна гэдэг нэг мэдлэг мэдээллийг бас үзэгчтэй өргөх зорилго нь бол яваад байгаа. Энэ цаг үед барилдж байгаа бөхчүүдээс гэж байна. Энэ цаг үед барилдж байгаа бөхчүүдээс юм да. Барилдж байгаа бөхчүүд дундаас. Эрхэм баяр авраг цөөхөн болж байгаа шүү дээ. Энэ цаг үед барилдж байгаа чинь 2004 оны тэгээ шууд арслан аврах болсон шүү. Гээд арслан авраг болчихсон байдаг. 4 цол авсан байх гэдэг. Орхон баяр ихэр 3 болоод идэх. Орхон баяр 3. Хангаа баяр 2 болж байгаа. Энэ цаг үе их байдаг. Энэ цаг үе их гэдэг юм. За хин начин за бүр сайхангаар 3 болоод идэх. Том цолтой хүн байна. Бид нар сая барилдааны баахан үзлээ дээ. Тийм. Сая юу? Тий. Бацуур авраг юм уу? Тийм байж тээ. Мөн үү? Харцаг. Харцгаас арслан. Тий. За тэгвэл олон даянгууд нь явуучих юм да. Авраг, Даян дахан 5 болчих юм шиг. Харцаг, арслан, авраг, даян дахан гэдэг. Улсын цолноос хойш 4 ахиулсан гэж байна. Улсын цол авснаас хойш 4 шин цол гэж байгаа. Тэгэхээр Бацуур авраг уу? Тийм Бацуур авраг тал. Тийм. Харцгын тооцохгүй юм байна. Аа улсын цол авсан. Тэгвэл арслан, авраг, даян дархан. За, найруулагч хариултыг харуулъя. Увс аймгийн хувьд сумын яриад Монгол улсын дархан авраг намсрааж явсан Бацуур Бас 2014 онд Монгол улсын харцаг цолноос Монгол улсын арслан, 2018 онд Монгол улсын арслан цолноос Монгол улсын авраг, 2021 онд Монгол улсын авраг цолноос Монгол улсын даян авраг, 2024 онд Монгол улсын даян авраг цолноос Монгол улсын дархан авраг цолонд төрсөн. Энэ цаг үеийн үндэсний бүхий ноён оргил болсон. Гайхамшигт хүн байна да. Дархан аврагын тэр намрын найрны тэр өмнөх бичлэг энэ төр гоё шүү те. Бэлтгэлээс өөддгүйсэн би хизээч бэлтгэлээс өөддгөө. Бэлтгэлийг чи халтурдуул дэвжээ шумаг баллуур гэсэн үстэй. Тий. Тэгээ өөрийнх нь тэр одоо бид нар NBA үздэг одоо ялангуяа энэ хүүхд залуучууд Kobe mentality, Jordan mentality гэж яриад байдаг. Тэр шиг одоо энэ үндэсний бүхий энэ спорт бол Бацуураас авах юмнууд бол маш их байгаа тийм. Тэр бэлтгэл, сэтгэл зүй өндөг байна. Бацуур аврагынхаа талаар бас төдрүүлэхэд төсгөлөдөлөө сайхан яриад. Зүгээр одоо хоёр ахаас асуухад Бацуур аврагынхаа заал танхимын барилдаанд төрүүлчих байдаг, доорч унтчих байдаг хаяа тийм ээ. Тэгээ ерөн зүгээр улсын наадамд ингэж тогтмол дээгүүр даваанд гарч иж барилдаж чадаад байгааг одоо гол үндэс юунд байна гэж одоо харддаг багш дасгал жуулагч хүний хувьд бүх хүний хувьд одоо хоёр маань тийм ээ. багш. За миний бодлоор бол одоо яг нэг нуугуудаа бол Бацуур аврагч улсын наадамд ер нь сайн дураар дахин өгсөнгүй. Тэг өгсөнгүй те хин нэгэнд одоо гэмтэл бэртлээс болоод юм уу нутаг нуугын ахан дүү найз нөхөд гээл дахин өг шаардлага гарсан шүү дээ. Мөнхөд аврагч жишээлбэл гарсан тийм ээ нэг удаа. Тэгэхээр одоо хожуу залуучууд их хэрэгтэй юм да. Өгөхгүй байх гэдэг бол хүний аз харддаггүй. Аз харддаггүй тий. Гэж л бодож байгаа. 1 2 ингээд дахин өгөхөөр хүнд нэг тийм шаардлага гараад дахин өгөхөөр хүний аз жаахан харьцдаг. Нэг талаасаа. За нөгөө талаасаа бол улсын баяр наадамд бэлтгэлгүй хүн гэж бараг байхгүй шүү дээ тийм ээ. Бүгд бэлтгэлтэй. Тэнд бол цэвэр сэтгэл зүйн тулаан
явагддаг. Сэтгэл зүйн тулаа. Хин одоо сэтгэл зүйн өндөртэй задгай барилт нь тэр дэшегээ амжилт гаргаад байдаг. Нэг тийм тал. Яг нь сөрөгт бүх юм хоёр талтай. Яг алгах шиг тийм үү. Нэг жаахан сөрөг тал нь бол алдаа гаргах магадлал. Бас тийм ээ хөдөлгөөний одоо алдаа гаргах. Сэтгэл зүйн өндөр байна гэдэг бол жаахан хичнээн бэлтгэлтэй байсан ч гэсэн жаахан бие барьсан одоо бүхийг бол хаях магадлал өндөр болоод зоригтой мэхээ хийж байна. Тийм талаасаа бол олон жил залны барилдаанд доогуур ундаг ч гэсэн улсын наадмар бол дээгүүр сайн барилдаж энэ өндөр амжилт гаргасан нь бол тэр хүний одоо нэг ч удаа дахин өгөөгүй үнэн хүчийг үтсэн, хоёр дахь нь бол сэтгэл зүйн тулаанд бол амжилт гаргасаа л гэж ингэж. Зааны хувьд. За ер нь бол адилхан. Тэгээд дээр нэмээд хэлэхэд бол энэ залны барилдаа алгасахгүй барилдана гэдэг чинь өөрөө их судалгаа юм. Бие дээр тэгээ ерөөсөө тэр доор унж байна. Ер нь доор баг золтой хүнтэй яаж барилдах уу? Бас дэшээ өөртөөгөө те одоо төхөө улсын золтой арслан гард те аврагын хүмүүстэй би ер нь яаж барилдах уу гэдэг ерөөсөө байнгын бие дээр л одоо ингээ бас мэдрээд ит юм байна. Өөрөө тэрийг баян суулж. За тэгээд ер нь бол наадам гэдэг чинь бол улсын шалгалт шүү дээ, тэ. Тэгээд би шалгалтанд тэнцэнэ л гэж. Тэрээс тэрнээс бол надаа бол давтлага бол тэр би дээр доор унах бол хамаагүй. Миний тэр авраг золтой байна уу, тэ. Эрсдэл золтой байна. Тэгээд тийм л хичээгүй юм да. Тэрнгээрээ мундаг барилдсан. Би одоо тийм л бодлоо. Жагаах мөн бас энэ бүхий ертөнцид соён гэгэрүүлэх, олон нийтийг мэдээлэлээр хангах, бүгчүүдийг цэгэр дэлгэцээр дамжуулж ард түмэнтэй уулзуулах гэх сэтгүүлчийн сурвалжлагчийн ажлыг олон жил хийлээ. Батцуур аваргын тал дээр да энэ олон жил бүх үзэгчийн хуваар, сэтгүүлчийн хуваар бас бодол мөрөөд. Би Баянаа аваргаас нэг удаа уулзаад асуусан. Одоо таны энэ одоо залгам шалаа болж барилдаж яваа энэ 3 аваргынхаа талаар та ямар бодолтой байдаг вэ гэдэг. Тэгсэн хамгийн дөрөнд за Батцуур бол одоо хамгийн оюунлаг хөх шүү. Ямар ч хүнд байдлаас өөрийн оюун санааны хүчийг ашиглаж гарч чаддаг. Тийм ч болохоор энэ өндөр амжилтанд хүрсэн гэж ярьжсэн. Тэг би тэрнтэй бол санал нийлдэг. Тий. Эдүүл ерөөс онсон айхтар тодорхойлолтой шүү, тий. Тийм байна. Тэгээд сургалт гэхээсээ илүү тэр оюунлагын сэтгэл зүй бол төрөлх чанар. Одоо бас л нэг бүхний том өгөгдөл нөгөө бие бэлдар нүдэнд харагдах өгөгдөлтэй адилхан физиологийн маш том өгөгдөл сэтгэл зүйн хувь цанаасаа төрж. Агуу гош энэ олон хүмүүсийн эсэргүүцэл тэмцэл тэр коронавигийн дараа эрхэн сэргээд бүхэн өргөнд орж ирэхэд барилдуулахгүй гэж эсэргүүцэхэд аав нь микрофон бариад миний үгийн эд залуу нас штэ гэд хоолоо зангирч яхад тэр бичлэгийг өөрөө эргэж үзээд энэ үйл явдал бол намайг хамгийн их хурцлсан гэж өөрөө бүр битсэн байсан шүү дээ. Тэгэхээр юмнаас тэр авж байгаа мессеж тэгээд тэр нэг дотоод бодол тэрнийхээ төлөө тэмцэж байгаа тэмцэл өтер бол үнэхээр агуу баг шүү дээ. Сүүсэн Батцуур аврагтаа бас улан барилдсан баг та тий. Барилдажсэн. Ер нь аврагын барилдааны онцлогийг ярил ер нь ямар вэ? Аврагын барилдааны онцлог аврагч бол ер нь үндсэн бол бас самжуудаас өөртэй шүү дээ. Японд бас тий багтаас бэлтгэл хийжсэн ч одоогоор чудогийн улсын аваргаж бас 2 ч дөрвөлдсөн баг шүү. Тэгээд дэлхийн аврагтаа болцчихсан. За барилдааны хувьд бол ерөнхийдөө бас тэгэл одоо багшийн хэлээд байгаа бие физиолог одоо тэг бэлтгэлжилт ер нь бол хамгаалтыг сайн хийн мэхэж бас даалгаж байна. Ерөөсөө тэр шийдэмгий байгаа тэр сэтгэл зүй том байгаа тийм том хүнд чи Батцуурч нэг аймгийн начин багтаа нэг өсгөр аваргыг аймгийн начин байгаа нэг том барилдаанд цагаан зараар чи дөрвийн дагуур тий. Ер нь тэгэл анх гарч ирж байхдаа аймгийн начин Батцуур гэл ер нь томчуудтай очиод оноолт таардаг. Тэгэл тэ унж өгдөггүй их л тийм одоо юутай их сайн л барилддаг зал бол байсан л дээ. Тэгээд яг ер нь бол
цол авандаа л гэж одоо тухайн үед бол энэ залуу бол сайн барил хичээж байгаа цол бол авна. Гэтэл одоо ийм яг тухайн үед бол ийм өндөрлөх төрн одоо ингэж барилт нэмтэр гэж бол би бас төсөөлөөгүй л явж гэж одоо боддгийг. 2010 онд бид нэр Баян Улгийд барилдаад тэгээд 5-5 онд бүрэн төгс дунаад Баян Улгийн наад. Тэгээ оройн бидэд уулзаад байжсэн. Тэгээ бүрэн төгс төрүүлсэн. Тэгэхэд бас ярьж илээсэн. Би зүгээр зааланд л ядаж энэ аймгийн начин цолоо баталчих юм бол би зааланд л барилдахад болно. Зааланд л барилдмаар байна гэжсэн баг. Хасагдахгүй. Хасагдаад байна шүү дээ аймгийн начин цолтой. Багдаад. Тэгээ би 2 удаа тавдаад аймагт тавд. Тэрнээс бол надад нэг аймгийн арслан болох гээд би яагаад байгаа юм шиг зүгээр би зааланд л барилдмаар байна гэж ярьжсэн. Нэмэх начин болчих юм бол Хасагдахгүй. өнөөдөр ч тийм байгаа шүү. Тэр бол энэ бол сэтгэл зүй тий. Сэтгэл зүй тэгээ дээр нь үнэхээр одоо барилдах үнэхээр дуртай юм. Дуртай. Үнэхээр дуртай. Барилдах одоо үнэхээр дуртай. Үнэхээр бас барилдах ч бас авч байгаа шүү. Тэр том одоо сайхан төрчөөд барилдах дургу бас хүмүүс байна шүү дээ. Хүчээр оруулж ирдэг. Энэ манай нэлийн том юм. Энийг нэг бүх болгоод байгаа зөндөө чирүүлсэн. Одоо гişэр болдог гэж. Тий. Нэлээд чирүүлсэн. Тэр бол одоо мэдрэл бараад дууссан шүү дээ. А гэтэл үнэхээр дуртай хичээл таслаад гүгээд байгаа жоохон юмнууд байна шүү дээ. Миний одоо тэр ч одоо яах юм яаж тийм хүний одоо нэг хайр юмаа гэдэг шиг хөөрхөн юмнууд байна. Тийм. Үнэхээр барилдах дуртай. Тэр дур сонирх бол бас л цэвэрдэг ген тийм ээ. Ген тийм удамшил. За энэ 7 хоногт болсон 2 барилдааны бас сайхан тоомлж ярилцлаа. Одоо эх 7 хоног буюу одоо өнөөдөр 4 сарын 1 энэ амралтын өдөр зохион байгуулагдах барилдааны хуваарийг хамтдаа харцгаая. За 4 сарын 5-ны Бямб гарагт сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжид барилдаан буюу 125 дахь удаагийн барилдаан Нэм гарагт Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойд зориулсан улсын өсгөдрөх харцаг дахин од сүрэнгийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бүхийн барилдаан зохион байгуулагдах нэ. За тэгээд энэ хоёр одоо барилдааны шууд амжилт болно. Тайлбарт нь бас та хоёртай амжилт хүсье. Тэгээ эх 7 хоногт хоёр барилдааныхаа бас тайм анализ заруул хамтдаа уулзуулна. За ингээд энэ үрээд бүхийн өрөө нэвтрүүлэг маань бол өндөрлөх гэж байна. Өнөөдөр бас бид бүхний урилгыг хүлээнд авч хоёр барилдаанаа тоймолж за сонирхолтой мэдээллийг бас үзэгчд бидэндээ хуваалцсан хоёр ахта баярлалаа. За мөн одоо өнөөдрийн нэвтрүүлгийг урилга хүлээн авч хөтлөсөн жаргал сайхан ахта баярлалаа. Цааш тааш олон урилга хүлээж авч ирж байгаарай гэж байна. За нэвтрүүлгийн төгсгөлд багш. Нэвтрүүлэг минь 14 хоногт нэг явж гэнэ үү? 7 хоногт нэг. 7 хоног болгоно. Тий. Тэгээ одоо бөхчүүдийг нэлээд өргөн хүрээгээр хамруулж янз бүрийн одоо бөхчүүдээс сэтгэгдэл тийм ээ тэдний талаас өнөөдрийн барилдааныг харах үнцэг ямар байдгийг одоо өсгөр зараад ирлээ би орж өшөө ямар бөхчүүд байна гам хай гарсан нэг орж ирж байсан тийм гэх мэтчлэн олон бөхчүүд хамруулуулыг сонирхолтой манай үзэгчид ямар бөхчүүдийнхаа яриаг сонсомоор байгаа дүнэлтийн тэр хүсэлтийг харж хийвэл нэвтрүүлэг илүү гоё сонирхолтой урт настай удаан жаргалтай болох болов гэж бодогдож байна. Тэг миний бол бас энэ дэр нэг хэлэхэд энэ хөлийн цэц хийж байгаа хүмүүсээс оруулж ирж суулгах юм бол бас их гоё болж магадгүй бах тэд нар ч яг хажууд нь барилдааны даваа унаа маргаан мэтгэн одоо бүх зүйлийнх нь хажуугаас ингээ халуун уур амьсгал дээр нь байдаг учраас тэднэрээс бас зочноор урьж их юм бол хайтахан сонирхолтой бидний бас хөндлөнгөөс үзснээс арай өөр юм мэдэрсэн хүмүүс ч бас өөр юм ярьж магадгүй бах тэгж цэцэн ажиллаж одоо бас л нэлээд олон барилдаанаар дадлага жижээж одоо манай цогцолд орж оргил энтер бол нэлээд мэрэгшиг тал руугаа орж ш тийм ээ Тэгж би ч нэг цэцийгээд нэг 4-5 удаа цэцийгээд нэг даш даваа очоор барилдааныг нэг жаахан буруухан дэнслээд тэгээд буруугаа хүлээгээд гарцсан шүү дээ. Тэгсэн би таргийн гадаа байж. Тэр үл яг хойд хэлжсэн нөгөө хоёр залуу жаахан зөрөөтэй болсон. Тэр камерын шивэлт харахаас өмнө дахиад барилтчий гээд
Тиймэрхүү санал хэлэхээр дахиад барилдуулсан чинь шүлтэ харсангүй гэдэг. Тэгээ би одоо босод буруу гэдээ яг уучлаарай гэдэг. Хөөд юу хэлмээр байна. Нэлжлээ дээ гэж. За ингээд энэ үрээд бас бүхий өрөөнд хүрэлцэн ирж хоёр барилдаанаа таймарч сонирхолтой яриаг өрнөсөн та гуравтаа баярлалаа. Тэгээд эх 7 хоногтоо нэвтрүүлгээрээ уулзъя. За гахтаа мөн баярлалаа. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэн минь шинэ сар гарч байна. Та бүхний ажил үйлс бүтэмжтэй сайхан байх болтугай. Бүхий өрөө нэвтрүүлгийн 5 дахь дугаар та бүхэн төрлөө хамт байсан үзэгчтэй баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дэйжсүү монголчуудад зориулав. Хялбар байла. Монпэй